байгаа одоо энэ амьдралдаа гоё дурсамжийг бүтээ. Эцэст ер нь би яг боддог байхгүй хүний одоо энэ амьдарч байгаа амьдрал тэг өөхөх цагт дурсамж болоо л үлдэнэ. Энэ бүх зүйлүүд тий. Тийм учраас яг л энэ байгаа амьдарч байгаа хугацаанд өөртөө дурсамжтай өөрийнхөө хүссэн зүйлийг л хийх хэрэгтэй. Сайн байцгаана уу? Teen Zone podcast-ийн шинэхэн дугаарыг хэлж байна. За өнөөдөр Teen Zone-д маань дуучин Дуйлам хүрэлцэн ирсэн байна. За өдрийн минь. Өдрийн минь. За дуйлмаар сонин сайхан юу байна? Сүүл үе уран бүтээл, хичээл номон сайн уу? Хичээл сайн байгаа. Тэгээд уран бүтээл гэхээвт ер нь хэсэг жоохон засварлсан байсан. Яг нэг хичээлтэй яваад. Тэгээ одоо яг төгсөж байгаа болохоор тэгээд Монголдо ирэх хугацаанд уран бүтээл хийгээл явах хугацаанд тэгэл жоохон чимээгөө тэгэл хичээлээ хийгээд. За ямар мэргэжлэр сурж байна? Би бүгд нарийн тагтад ард улсад яг дүүрийн чиглэлээр сурдаг. Тэгээд давхар нөгөө нэг мэргэжлийн төвлөрдөр хуурч гээд бас явдаг. Тэгэхээр хос мэргэжлтэй болно гэсэн юм уу? Төвлөрдөр хуурч тэгээд дүүрийн дуучин болно гэсэн үг байна шүү дээ. Мундаг гоё мэргэжлэлтэн гарч ирэх нэ. За дуйлмыг болвол тийм монголчууд одоо баг бүгдээрээ мэдэндээ хөвшин залуугүй хөөхд том жижиггүй зууны манлаа хос дуучин Вандан Дулам сүрэн гэдэг гавьяат дуучдын маань ач охин тий гэдгээр нь маш сайн мэднэ. За бүр 2 3 настайгаасаа дуулсан гэдгийг ч бас мэдж байгаа ах гэж бодож байна. За аавтайгаа эхлээд уран бүтээл хийж эхэлжсэн тий. Тий хамгийн анх 2016 онд аавтай уран бүтээл хийгээд тэгээд тэрний дараагаас өөрийн гэсэн яг нөгөө нэг ганцаарчлсан уран бүтээлүүдийг хийж эхэлсэн. Тэгэл ганцаараач дуулаад автаач дуулаад хамтдаа нөгөө анхны хайр дуулдаг үеийн ганцаараа дуулж эхэлжсэн үе нөө. Тийм. Ер нь бол яг анхны хайр уран бүтээл миний яг ганцаараа дуулсан 2 дахь уран бүтээл. Хамгийн анхных нь Жинжима гэдэг. Оо тийм үү. Би болгоод нөгөө анхны хайр эхнийхэн за тэгээд нөгөө ин хийсэн болтгой гэдээ автагаа бас дуулаад тоглолт хийжсэн тий захимаар. Тий. Тэр яагаад захимаар хийх болсон юм бэ? Тухайд нөгөө яг ковид гарсан байсан. Тэгээд яг тэр үед битээр яг ин хийсэн болтгой гээд яг ковид таарсан болохоор тэгээд бүх одоо нөгөө монголчуудаа ирүүлэх хийх хүсье гэсэн зорилготой. Яг ковид ч гарч таарад тэр дууч бас яг хийгдэж таарсан байхгүй юу? Гоё утгах нь бол яг таарад. Яг таарсан. Тэгээд тэр дуу нэлээд сайн яваад тэгээ анхны хайр Жинжима гэдэг ч юм уу те. Энийг бас өөрийн уран бүтээлүүд бас нэлээд сайн авсан болохоор бид хоёр за хоёлаа одоо тоглолт хий. Тэгээ одоо энэ хүн болгон ковидтэй гэртээ байцгааж байгаа, уйдж байгаа. Энэ үед нь яг онлайн захимаар ингээд тоглолт үзэх юмтай байлгыг гэдэг. Хийжсэн юм. Бид хоёр удаа хийсэн. Өөх тийм үү? Би ямарч нэг удаа хийснээр мэдэж байна. Орон нутгаар бас аялан тоглолт хийжсэн баха тий. Би автагаа Монгол улсны 21 аймаг 330 сумыг 2 удаа ер нь аль таарсан. Бүх сумаар нэг юм. Бүх аймаг надад очиж үзээгүй аймаг сум баг байхгүй. Хөөх. За одоо бүх сум бүх аймгаар тойрсон хүний хувьд хамгийн гоё аймаг ямар аймаг вэ? Ер нь Дорнод талынх. Зүүн тийшээ. Зүүн тийшээ. Яагаад? Бүтгүн цаанаасаа л би одоо манай ээж яг гоё их. Тэгээд яг тэрэндээ бас байд юм болоо ер нь Дорнод за тэгээд Дорн говь хинти эдгээр айгуу их таалагц амар гоё байгаль тийшэл гоё юм яа. Байгаль нь үнэхээр гоёсэн. За бүр 330 сумыг тойрсон гэхээр бүр гайхалтай бүр 2 удаа гэдэг бол тэр баргийн бас хүн болгон тойроод тахгүй бүх сумаар явна гэдэг бол бүр их амжилт гэж бодож байна. За дуйлмын хувьд багаасаа урлагийн гэр бүлд өссөн аав нь бас дуулна, эмээ өвөнд дуулна. Ерөөсөө л дуучин болъё гэж бодсон уу? Хүүхэд чинь нэг янз бүрийн мэрэгчлээ шүү дээ тий. Одоо багш, эмч одоо юу байдгийг. Гэтэл яагаад дуучин болъё гэж бодсон бэ? Урлагийн гэр бүлийн нөлөө юу? Нөлөө байгаа. Тий. Тэгээд айгүй нөгөө багаасаа яг дуулсан болохоор энэ л яг миний хийх ёстой зүйл юм байна гэд нөгөө яг толгоондоо тогтоогоод авцсан. Тэгээд хэсэг хугацааны дараа арай өөр зүйл хүсэж эхэлсэн. За би заавал бас дуулах ёстой ч юм уу да. Давхар бас өөр мэргэжилтэй байж болно гэд. Тэгээ яг миний тухайн үед сонирхож байсан зүйл гэх юм бол олон улсын харилцаа эсвэл яг
бизнес удирдлагаар гэдэг яг сонирхож байсан. Тэгээ ер нь тэрэндээ айгүй хоббитэй би. Тэгээ тийм учраас тэгэл эцсийн шийдвэр тэгээд яг дуун дээр л гарсан уу? Монголд сурсан билүү? Монголд нэг 2 жил сурсан. Сити их сургуулийн жүжигчний мэргэжил. Тийм жүжигчнээр сурсан баг тий. Ягаад бас жүжигчний ангид суралцгаалаа? Бас тухайн үедээ ер нь яг 17-оос 19 насны хооронд аюу юм нөгөө мэргэжилтэй ингээд жоохон хэлбэлзэж эхэлсэн гэх юм уу? Аль руу ингээд өсчих гэж ч юм уу. Тэг яг нөгөө өсвөр насч бас яг таарсан учраас. Заавал урлагч юм уу да. Зүгээр л яг бодсноор бизнес удирдлага эсвэл олон улсын харилцаагаараа сурчий гэснээ. За болохгүй. Яг дуулаад эхэлсэн болохоор дуучнаар бүр илүү сайн сурах хэрэгтэй юм байна. За Монголд гэж бодож байгаа. За зүгээр монголч жүжигчнэр сурчий. Бас жүжигчин гэдэг нь бас миний бас сонирхол байгаа байхгүй. Өөрөө дуртай мэргэжил. За жүжигчнэр нь 2 жил сурчий. За угаасаа гардагш явна. Тэндээ дуулаачаараа. За ингээл болно. Жүжигчин дуучин. Тэг манай угаасаа одоо сурж байгаа сургуульд маань жүжигчний анги байдаг. Тийм дандаа нөгөө давхар бүх урлагийн хичээлүүдийг ордог. Одоо монголоор бол соёл урлагийн их сургууль шиг байна тий урлагийн бүх ангиудтай. Бүжиг, жүжиг, дуу, хөгжим гэл бүгд ордог. За тэгэхээр чи одоо дуучнаар сурж байгаа юм чин дахиж нөгөө сүүлийн курсүүдтэй ч юм уу жүжигчнэр сурах бодлоо юм уу? Зөвхөн нэгээрээ л төгсөө. Одоо яг энүүгээрээ төгсөн. За жүжигчнэр сурч үзлээ. Тэгээ дуулаачаараа мэрэгчлээ дэвшлүүлж гин гэхлээр аль нь илүү яг чиний хүсэл мөрөөдөл вэ? Одоогоор л тэгэл яг л дуулаач нь байгаа юм чинь тий. Яг нөгөө түрүүн бас хэлжсэн мэрэгчлээ шүү дээ бизнес. Удирдлага гээд тэр мэрэгчлийг бол бүр орхисон. Орхиогүй одоо бизнес хийж байгаа. Тийм үү. Тэгвэл бүр гоё олон улсын харилцаа жоохон орхигдсон баха. Тэр жоохон орхигдсон баха. Гоё уялдаа холбоотой л мэрэгчлүүдтэй болж байгаа юм байна. Тийм, ер нь манай аав яг тийм байхгүй юу? Яг нөгөө ерөөсө зүгээр суудаггүй ингээл байнгын л би гэл ингээл бүх юм ингээ хийж үзээд туршаад явчихдаг. Тэгээд аавыг дуурайсан ер нь жоохон тиймэрхүү зан чанар байдаг гэх юм уу? Тэгэл угаасаа дуучнараа суралцж байгаа юм чинь давхар за нөгөө хүссэн жүжигчин нь орчлоо. За одоо яах вэ? За заавал бизнес удирдлагаар сурлаа гэд хүн бизнес заавал хийнэ гэсэн үг биш. Хүн зүгээр л яг хоббирцэн те эсвэл толгой сайтай ч юм уу. Одоо менежмент сайтай те маркетинг сайтай байвал яг бизнес хийж болж чадна гэл. Зүгээр би яг хийчихгээл тэгэл хийцэн тэгэл амжилттай давгүй гайгүй. Чадаад байна. Давгүй. Аав нь заав ээж нь эмээ өвөө нь урлагийн хүн ялангуяа дуучин болоход бол эсэргүүцэжсэн ч юм уу те зааварлагт чинь одоо хэцүү шүү. Өөр мэрэгчил сонгоо гэдэг ч юм санал болгож ирсэн. Яг л багасаа бүр яг дуулсан болохоор 3 дахь үеийн дуучин гэл бүр цоллогдсон. Яг удамдаа. Яг 3 дахь үеийн дуучин гэл. Яалтчгүй түүчээ. Яалтчгүй одоо чамаас хойшоо одоо тэ авч явах одоо хүн байхгүй бид мэдэхгүй тийм учраас одоо чи яг 3 дахь үеэрээ гэд гарч ирсэн. Тэгвэл бүгд дэмжсэн мэн тий дуртай. Угаасаа эсэргүүцэхгүй байх. Эсэргүүцэх ямар ч нөгөө нэг арга байхгүй тий. За бизнес хийсэн дуучин за кинонд ч юм уу одоо ямар нэг зүйл тоглоод тэ ингэж жүжигчний бас мэрэгчлийг суралцсан маш олон талын авьяастай байх нь. За дуйламд өөр бидний мэдэхгүй ямар авьяас вэ? Ер нь хүмүүс мэддэггүй байсан юм уу? Одоо барыг мэддэг болсон дөө. Бүжиглдэж шүү дээ би. Тийм, үнэхээр гоё бүжиглэхтэй. Манай ээж угаасаа бүжигчин мэргэжлэр соёл урлагийн сургуулийг төгссөн. Тэгээд дараа нь соёл судлаачаар бас төгссөн байхгүй. Тэгээ яг ээжээсээ бүжгийн эвслийг аваад ааваасаа болоо аавынхаа талаас мөн ээжийнхаа талаас дуулах урлагийг авцсан. Манай ээж одоо манай эмээ бас айгуу сайхан дуулдаг хүн байдаг. Ерөөсөө л хоёр талаас. Ардын уртын дуг амар гоё дуулдаг манай эмээ. Тий. Тэгээ ээж маань бүжигчин. Тий. Тэгээд маань дуучин. Тэгээд нөгөө өвөө эмээ хоёр маань бас дуучин гэл. Ер нь хайлаа тавцсан. Яалтчгүй бүр урлагийн хүн болох заяатай байжээ. Тийм байна. За жүжиглэжсэн. Ямар киноны гол дүр тоглолцсон.
Ямар кино тоглосон? Тухайн үед чи одоо хитэн онд гэсэн юм болоо. Хайруу найз уу гэд. Одоо нөгөө хүмүүсийн мэдгээр луу яах вэ штэ. Луу яах дүр ах хоёртойгоо яг бид гурлаа гол дүртэн тоглож байсан. Тухайн киноны зохиолч нь надад зориулж бичсэн гэд. Тэгээд яг дөлмийг тоглуулаарай гэд. Тэгээд яг бид гол дүртэй тоглоод. Тэгээ нөгөө нэг айхтар нөгөө нэг кино театр матаар ч юм уу те. Эсвэл тэгж нөгөө амар нээлтмэлт хийж нөгөө сүр дулаан болж гараагүй. Шууд л нөгөө нэг юм контент маягаар шууд IPTV. IPTV-нүүдэд шууд харцсан. За тэрийг нь олж үзүүлнэ. Яа, тэр үед ч одоо би жоохон байсан. Тэгээд бас мандгаар царим баттай хэлсэн. Тэр бол насандаа л хүн угаасаа байнга өөрчлөгдөж идэг тийм. За дуулмын өсвөр насны талаар хоёлаа ярилцъя. Манай подкаст ч ер нь өсвөр насндаа ямар байсан бэ? За өсвөр насны хүүхдүүдэд хэрэгтэй зүйл ярихыг хичээдэг. Дуулмын өсвөр нас хэрхэн өнгөрсөн бэ? Аимшигтай. Амар. За сайхан ярина гэж. Миний өсвөр нас хүүхдүүдэд нэрээ үнэхээр үлгэр дөрөл өгөхгүй байна. За би өсвөр наснда амар сахилгагүй хүүхдээс. Үнэхээр бүр зүтэй юу л гэлцтэй хийдэг юм дүрлэлтсэн юм галзуу зүтэй бүр юунаас ч айхгүй те бараг л нөгөө галанд гараа хийсэн ч тийм айхааргүй тийм хүүхдээсэн би. Тийм үү? Тийм ээ. Бараг эрэгтэй хүүхдүүдтэй ингээд зэрэгцээд. Би эмэгтэй хүүхдтэй найзалдаг. Эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг. Тэд нартайгаа хамт цотоо хийдэг. Өөрийгөө эмэгтэй гэдгийг та мартцсан явжээ. Дандаа сургуулийн менежер захирал дээр ордог. Тим сахилахгүй. Өөр ангийн чихийг бол нэлээд өөр ангийн хүүхдийг 0-д цотчоол тэгэл менежертэй дутагдал ээж сургуулийн захирлынх нь захирал байсан юм чинь. Ээж захирал юм чинь тийм байсан. Итгэл өөртөө нэг бардам. Хичээлдээ суудаггүй. Хичээлдээ тасалдаг. Дуу хөгжим хичээлдээ л явдаг. Дуу хөгжим биеийн тамир, монгол хэл, англи хэл, уран зохиол энэ хичээлүүдтэй л юм. Бусад математик, хим, физик юунд ч явахгүй. Уул нь баг гол хичээлүүд тийм. Гэхдээ би шалгалтаа бол амар өгдөг байсан. Тэгээд тийм амар сайн сурталчтай байгаагүй, муу сурталчтай байгаагүй. Яг алтан дундаж. Яг л нэг би хий гэвэл хийчихдэг. Хий гэвэл хийчихдэг. Хийхгүй бол дургу, дуртай бол дуртай яг тийм. Дуртай хичээлд амар дуртай. Ганц надад бодогдчихсэн зүйл би угаасаа дуучин бол надад хим физик хэрэггүй гэж боддог гэсэн. Бүр тэр үед л шийтцэн байж тэ дуучин болно гэдгийг. Манай ангийнхан бүгдээрээ спортын өдөрлөг гээл волейбол, сагсан бөмбөг гээл ингээд шуурж ахна. Тэр үед нь би байхгүй таг гадаг болсон. Оролцдоггүй. Юун дээр оролцдог? Урлагийн үзлэг дээр бан гараад ирсэн. Бүгдийг хийн. Анги аваад явна. Бүгдийг хийн. Дуулна, шүлэг уншина, гослол хөгжмийн тоглоно, гослол дуугийн дуулна, хамтлаг бүжигтэй бүжиглэн бүх юм бүгд тийм байсан. Гэтээ бас тийм муу бол биш ээ. Надад бас өсвөр наснд давхан байгаа. Намайг яг өсвөр насн дээр байхад ээж маань яг дүүнрийг маань гаргасан. Би доороо 3 дүүтэй. Айлын том. Хичээлээ тараа шууд гэртээ ярьдаг. Юу нь тий. Дүүнэр амар харна. Ээж шууд нэг сар гарантай болгоод ажилдаа ордог. Яагаад тэгэхээр төрийн ажилттай болохоор тэгэл ээж оронд ээжтэй бараг л сүүгүү хоосон тий нөгөө мемэтүүлэх нь холгүй тэгж дүүнрээ яг гараараа өсгсөн. Бүгдийг. Одоо би боддоо шүү дээ би хүүхэд гарвал ерөөсөө алцахгүй. Бүгдийг би амар сайн мэднэ. Хүүхэд халуурахаар яах вэ ийх үү? Тэ? Яагаад уйлаад байх вэ? Цэцэг алтахаар яасан байх вэ гэдэг ч юм уу. Хүүхдүүдээ яг тийм юм би амар сайн мэднэ. Яг гоё мондөг үе дээрээ баг ээж шиг болсон биз дээ, тэ? Тэгсэн. Сүр үе дээрээ. Тэгээ энэ ч бас зүг байх гэж би боддог. Одоо нөгөө нэг одоо үеийн хүүхдүүд нөгөө нэг дүүнер харууллаа. Албатай юм шиг ямар хэцүү юм. Би бараг гаргацсан юм уу гэл амар тэгдэж шин. Ер нь аль яг ирээдүйд л өөртөнд амар хэрэг болно ялангуяа эмэгтэй хүүхдэд. Тэ дүүнрээ ингээл багаас нь харах юм бол ирээдүйд хүүхдтэй боллоо. Дүү маань ингэдэг байсан миний хүүхд ингэчлээ. Тэгэхээр энэ ингэсэн юм байна гэдэг ч юм уу. Наатлын одоо зүйл одоо ингээл цав мав нурж муурхан тэ тэрэн дээр нь юу төрөхгүй яах вэ юу харшилсан байх уу гэл
Энэ бүгд чи чинь бүр нөгөө шин төрсэн залуу ээжээс илүү мэдлэгтэй юм байна шүү дээ. Тийм тэгээд уламжлалт аргуудаар дүүнрээ их өсөгдөг, эмчилдэг хүүхдээсэн гэх юм уу? Ханаа төрөх юм бол одоо ингээл ээжийнхаа одоо нөгөө нэг одоо хүмүүс дургуутаж магадгүй л дээ. Гэхдээ энэ бол миний тухайн үед л яг хэрэгжилжсэн л одоо арга угаасаа л аль дээр үес л яг юм чинь юм байсан. Одоо үе бол өөр болсон л да. Одоо л бла бла гэл тэгээд тухайн үед чинь яг ээжийн үлэн шээсийг нь аваад маарланд яг халуун байхад нь шууд хоолон дээр нь тавиал тэгэл хүнсний скотчтой л хонуулаад өглөөний дүүнэрийн хоолой зүгэр. Тэгэл хүлэн доор нь бас тавиал халуун хуушур мушур гэх. Хэвээ дорчлох судалмаар юм байна штэ. За 3 дүү бол ихчин гараар өсчээ. Одоо дүүнэр нь бол том болж болсон уу? Одоо миний доотлих 10 жил. Тэгээ тэрний доотл маань одоо яг бага анги. Тэрний бүр доотл нь одоо нэг 5 хүрэхгүй настай л байна да. Тэгэл бас айлын ганц хүү хамгийн баганд маань өдөө. Амар ирэх үү? 3 ихчтэй. Өргөмжлөгдөөл. Тэ нөгөө суу гэсэн газар нь суугаад уйл гэсэн үед нь уйлахгүй бол тэгэл. Бүгдээр ингээл чинь. За дүүнэр их чинь гадагшаа сургуульд яваад өглөө санах одоо байнга л ихчтэйгээ байсан. Тэгээ баг ээжээсээ илүү цаг хугацаа ихчтэйгээ өнгөрүүлсэн. Араас нь дүүнэр нь хэр ярьж юм. Манай хамгийн бага эрэхтэй бол нөгөө арай ухаан ороог байгаа болохоор нэг амар ингээд нэггүй. Тэг дуйлаа гэл нэг тэгдийн бас нэг зүс таньнаа энага. Бас нөгөө жоохонд нь явцсан болохоор тэрний дээдлийн их чинь яг миний гарт өссөн. Уужим. Өстэй жинхэнэ гараараа өсгсөн миний ганц. Тэр нь бол би яг ээж гэхгүй намайг гэдэг. Бараг ээжээсээ л. Тий, ээжтэйг унтахгүй надтай унтдаг гэсэн үг таахгүй. Тэгээ манай тэр маань англиар ярьдаг. Монголоор сайн ярьдаггүй. Ер нь бол тэгэл англиар амар ярина. Бараг монголоор нэг амар ойлгохгүй. Одоо нөгөө өвдөлээ гэдэг ингэ. Тий, одоо нөгөө нэг одоо ч нэг 2 3 дахь ангиштэй. Тэгэнгүүт ангийнхан багш нь танай дүү надад англи хэл заагаал би танай дүүд монгол хэл заагаад байж ин да гэл. Дүүдээ монгол хэл зааж өгөөч гэл амар тэгдэг. Тэгэл одоо нөгөө нэг айхтар нөгөө шал мал тааз мааз гэдэг ч юм тийм айхтар үгнүүдийг мэдхгүй. Монголоор мэдхгүй. Англиарчгүй бас. Тэгээ айгу төвдөрж ингэж ярина. Айгу амар бодно. Нөгөө үгээ бодоод тэгээ мэдгүй бол шууд англиараа. Тэгээд жоохон одоо нэг хольж мөлж ялцчгүй шинэ нэрний хүүхэд байна тийм. Тэгээд тэрний дээдлийн их чинь одоо яг миний доотлын дүү шүү дээ. Бас нөгөө англи хэлэнд амар сайн. Гэтэ яг бас монгол хэл нь мэднэ л дээ. Арай том болсон болохоор бид нар хоорондоо нөгөө амар англиар ярьдаг. Тэгээд тэр дадал зуршил бас ер нь айгу зөв санагддаг шүү надад. Хэрэгтэй илүү яах вэ? Ирээдүйд амар хэрэгтэй санагддаг шүү. Яг миний доотлын дүү л намайг амар ер нь сандаг. Ойрхон болохоор арай ойрхон амар санд тэгэл намайг амралт толгоноор ирээрээ уулзъя би очие та ирээ гэл дандаа тэгдэг. Хөрх юм бэ. За өсвөр нас сахилахгүй охин байжээ. Тэ? Тэгээд ямар ч байсан ихчийн үргээ гүйцэтгээд дүүнэрээ хараад тэ ээжээ оронд ээж болж өсөж. За яг тэр сахилахгүй байсан үед охтуудтай нэлдэг байсан. Ангийн охтууд ч юм уу сургуулийн охтуудын хандлага нийлдэг гэвэл нэг ганц 2 хоо. Тоотой зүсрээл бараг 5 гарын 5% хүрэх хэрэггүй тийм. Хандлага тухайн үед бас нэг вандан толомсроо яриач охин баг гэл. Жохон тэгдэг байсан ер нь. Айгуу жохон болгоомжтой ярьдаг байсан. Үе хөлтүүд маань. Нэг талаараа би чинь бас эн чинь нөгөө сайн зүйл биш та муу зүйл ч та жохон танхаа байсан гэсэн үг. Тийм болохоор бас нэг жоохон үеийнхаа хүмүүсийг ингэж гээд жоохон нэг тийм байсан. Тийм. Айгүй нэг тийм байсан. Гэтэ гайгүй бас гайгүй шүү. Аав ээжийн зүгээс тэр үед ямар одоо харилцаа яг ч өөрөөрөө л байдаг уу? Ээж менежер дутагдсан. Хичээлээ тасалсан. Нилээн олон удаа хичээл таслаад ч юм уу нилээн олон удаа нэг юм асуудал үүсэх юм бол ганц 2 том
айхтар өгмөг бол сонсноо загнуулнаа бас тий эмэгтэй хөхтэй чи одоо нэрээ сони эмэгтэй хөхт хизээ юм байсан эмэгтэйлэг баймаа гэл хавьтдаг гэсэн. Багш нарын хандлага Зүгээр яах ч зүгээр нараас. Тий. Яг нэг ганц хоёр багш нар дээр гэл гэдэг ч юм уу те нэг жоохон тэгдэг юм бол харагдчихсан. Тэрнээс тийм амар илт мэлт бол биш. Нэг жоохон далдын юмыг нэг харчдаг шүү дээ. Наа жоохон ингээд далтор зөв багш. Тийм үе басаа. За яг тэр үед дуулаад эхэлсэн байсан уу? Ер нь бол яг манай сургуулийнхан ч юм уу би чинь 10 жилээ Төв аймагт төгссөн. Төв аймгийн Зумаа татвар. Аймаг даяараа аймгийнх тий. Аймаг даяараа л мэдтгсэн нөө. Яалтчгүй. Тэгэл бүхэл нөгөө Төв аймагт болж байгаа энэ том арга хэмжээ ч юм уу тий. Тиймэрхүү юм дандаа ингэж ордог байсан. Тэгээд тэр үед чинь одоо ч бас болдог баха. Яргуу хүүхдийн урлагийнх наадам. Тэрэнд айгүйх ордог байсан. Аймагт. Тий аймагтаа тэглээ хамаг медалийн түгэл. Бүгд дойлмын хойлоо медаль. Намайг орохоор л бусад нөгөө сумын хүүхдүүд айдаг байсан. Дойлмын шүү дээ. Заацсан гэд барыг нэмлэрчдэг байсан. За дуйлам өсвөр насандаа сахилахгүй тий хөдөлгөөнтэй охин мэжээ. Өсвөр насандаа одоо хүүхдүүд чинь гадна имиж тий гоо сайхан өс зүсгээл арьс арчилгаа зүйлүүд анхаарч эхэлдэг. Яг хизэнээс эхэлж анхаарч эхэлсэн би. Магадгүй 1-р ангиас 5-р анги хүртэл бол бага ангид бол тоохгүй шүү дээ. Дунд анги, ахлах ангид ороод ирэхээр бас нэг эмэгтэй хүүхэд гэдгээ мэдрээд анхаарч эхэлсэн үе нь хизээвэ. Яг энэ асуултыг надаас яг өсвөрийн огтод амар асуудаг. Би яг 6 дугаар ангиас нөр бодож эхэлчихсэн. Дунд ангид ороод. Яг 6 дугаар ангиас арьсаа арчилж эхлээд за нөгөө хөнгөн беби крем тавиад тий сормоосаа будаад уруулаа өнгөлтөө гэсэн. За тэрний бодолт хийдсэн. 9-р ангида ороод хөмсөг нүдээ жоохон тэндэх тийм ээ. За нэг жоохон нэг юм сүдэр мүдэр нэг хотлоо нэг жоохон тавьж мавж сураад тэгээ 10 дугаар ангида хөмсгөө шивүүлжсэн тухай үед. Тэгэл зөте нөгөө бодож болох бүгдийг бодсон. Нөгөө хамраа өндөрлөх хөмсөг тий шивүүлчихэд нэмж бодож матаал 10 дугаар ангиас. Тэгэл нөгөө контур монтер тий сормоос заримдаа сормооснаа тий тэгэл хайлайтер уруул бүгдийг бодож эхэлсэн. Тэгээд бас нөгөө нэг өсвөр үед бас миний арьс бол тийм бас гоё байгаагүй. Ер нь өсвөрийнханд асуудал байдаг. Өсвөр үеийн нөгөө арьсны асуудал батган матах гээл тий. Тийм юм амар гардаг гэсэн. Тэгэл тэрэндээ айх гутардаг. Тэгэл шахна байж болох бүх сайн гэсэн бүтээгдэхүүн хэрэгэл хүртэн юусаа гарахгүй шүү. Юусаа гарахгүй. Хэрэглээ л юм. Хамгийн амар үр дүн гаргасан зүйл зүгээр яг ээжийн үлэн шээсээр нүрээ харцсан. Хатаал. Тэгэл зүгээр бол. Зүгээр болчоод дахиад угаасаа гарна. Яалтчгүй нэг гарах ёстой зүйл нь байгаад байгаа бол. Насандаа болохоор. Тэгэл хатаагаал, гаргаал, ингээл яваадсан. Тэгэл нэг үт зүрхэлсэн. Ууггүй бас арчилсан байна. Тий. Амар арчилсан. Яалтчгүй надад ч нэг өсвөр насны хүүхдүүдийн дунд айгүй том асуудал байгаа байхгүй. Тийм тэгэл нөө батгаа шахаад ч юм уу батган идэхээр заавал нөгөө нэг юм сорив морив шиг юмтай идэхэн тий. Нөхцөлт үүснэ амар хэцүү ер нь эмэгтэй хүмүүстэй хэцүү байсан. За өсвөр насныхан маш их асуудаг гэж штэ асуултыг тий. Хариулж амжиж гэнэ үү? Хариулдаг уу ер нь? Яг гоо нэг заавтай үедээ ер нь л хариулдаг болох бүр ингээд бас нэгтгэхэд шууд стори ч юм уу те эсвэл лайвын дундуур шууд за одоо яг хариулъя гэл ингээл хариулдаг. Яг тэрнтэй адилхан манаас подкастын чат руу маш олон хүүхдүүд за дуйлам ихчийг оруулаач гэдэг хүсэлт авих ирсэн байхгүй юу? Тийм тийм болохоор би их чинь санал тавиа. Тэгээ урьсан байгаа. За тэгсэн чинь тэр дундаас бас яаж ингэж гоё одоо дуулдаг болоо тэрийг илүү хөгжүүлсэн бэ те гэдэг асуултууд олон байсан. За мөн биеийнхаа тэр гойлог байдлыг хэрхэн гоё ингэж барьж авч явдгийм бэ гэдгийг асуугаад өгөөч вэ гэдэг бас олон асуулт байсан. Тэгэхээр энд бас гоё нэгтгээд хариулаад өгөөрөө. За дуулахын хувьд яг бас л багасаа л яг нөгөө заяагдсан болохоор тэр юм болоо. Тэгээ би ер нь өөрийгөө амар
өндөр мэдрэмжтэй гэж боддог. Хитрхи нөгөө нэг орилж чарлаж дуулахаас илүү намуухан уянгалж дуулах надад илүү зөгтөг. Тий. Тэгээд дээрэс нь яг мэрэгжлийн сургуульд сураад эхлэхээр бүр ингээд гоё болдог. Бүр өөрчлөгдөн. Яг мэрэгжлийн тий. Одоо нөгөө мэрэгжлэр сураагүй хүмүүст одоо уушгаараа амьсгаа авдаг бол яг мэрэгжлэр сурсны дараа өрцөөрөө амьсгаа авч эхэлдэг. Зөв амьсгаа авч эхэлнэ гэсэн үг. Тэгээд ноот сурна. Яг нөгөө ноотоо дараалалаар нь сонсоод тийм мэдээ сурчих юм бол энэ дуу ийм нооттой тийм ийм ингэж одоо ноотоор ингэж дуулагдаж байгаа юм байна гэдгийг ингэж шууд нүдэндээ харцдаг болно. Тэгээ ноотоо мэдчих юм бол яг тухайн ноотоор айгүй цэвэрхэн дуулдаг болно гэдэг юм уу. Айгүй их зүйлүүд ер нь бол ордог сурах юм байна. Амар их. Биеийн хувьд би гэдэг бүдүүн байсан ш. Хизээ. Би бүдүүн байсан. Бондгор байсан. Нүрээрээ бүр амар бондгор байсан. Өсвөр насндаа юу. Тэгээд яг миний турах болсон хамгийн гол шалтгаан гэх юм бол одоо баг хүн болгоно л мэдж байгаа би нөгөө гоо сайхны хаглаанд орсон. Тэрнийхээ дараа за би одоо турах хэрэгтэй юм байна. Яг турч эхлээд амар хатад иглэн барьчихсан би тохоо үедээ би баг махч идэхгүйгээр дан холоо нөгөө нарийногоонууд идэж амар тураад тэгээд за ганцхан энийг идэж уугаад за яг би гоё болчт юм байна тий нүүр бол тэгж амар бол өөрчлөгддөг юм байна гэд тэгээд нүүрэндээ йог хийж эхлээд тэгээд вилайн массаж өөрөө хийж эхлээд тэгээ өглөө орой нөгөө нэг мөсөөр арчина тэгээд орой болгон өндөгний цаанаар нөгөө мэдээж турж байгаа болохоор арьс унжина гэд маск тавиад тэгээд дараа нь хангалах зорилготой. Тэгээд өндөгний цаанаараа маск тавьж угаасныхаа дараа арьсаа бүр сайн чангална гэд мөсөөр арчина. Тэгээд дараа нь йога хийгээд хамгийн сүүлд нь массажлаад тэгээд юм нөгөө вилайн корсет гэдэг хэвхэв. Нүрний тэрийг орой алган би тэрийг жил гарan тасралтгүй зүсэн. Одоо ч гэсэн би хаяа зүдэг. Тий. Маш тууштайгаар. Тий амар удаан үргэлжилсэн юм бол. Тэгээд тэр нөгөө вилайн эхэндээ ингээд зүхээр амар өвддөг, амар хэцүү. Тэгээд сүулдээ тэрийг зүүхгүй бол унтчихдаг. Тасчдаг юм байна тий. Тасчдаг. Наа чи бас нэг хэр баргийн хүний хийгээд байх бас тууштай зүйл биш байна. Магадгүй ингээл ганц 2 хоног хийж байгаа л за байл гэл болчдөг штэ хүүхдүүд бол тий. Тэгээд биеийн хувьд би яг жил гарan жимэр хичээлсэн. Гэтэ ямар ч нэг багшгүйгээр за надад одоо жоохон өгзөг хэрэгтэй юм байна. За гуяараа нэлээд турхаа юм байна. Гуяа жоохон тараалуулъя. За бэлхүүсээ жоохон нарийсхий гэдэг ч юм уу. Тэгчлээ. Тэг үнэхээр гоё биетэй. Гэтэ би одоо жимд явах болцсон. Жим хийхгүй. За жимд явах болцсон. Жил гарan тэглэн бариад бие гоё болгочлоо тий. Яаж тэрийг гол нь ингээд урт хугацаанд бариад байна? Одоо нөгөө хатуу дэглэн болвол болцсон шүү дээ. Тийм. Гэтэ яг энэнд нөгөө би гурил төмөс будаа айгу баг иддэг. Ялангуяа будаа ер нь иддэггүй, ерөөсөө иддэггүй. Гурилан бүтээгдэхүүн одоо би энэ 7 хоногт нэг гурилан бүтээгдэхүүн идчихлээ гэхэд дараа 7 хоногт идэхгүй гэдэг ч юм уу. Тэгдэг. Төмөс яг идэх үедээ идэхгүй идэхгүй нэг тиймэрхүү л байдаг. Тэгээд өдөрт би нэг л хоол иддэг. Ганцхан хоол иддэг. Тэгээд би кофе амар уудаг. Амар кофе уудаг. Гэтэ амар кофе уудаг байсныгаа болоод мача руу бүр эрс шурж орсон. Шууд шургасан. Тэгээд ус ерөөсөө уудаггүй. Ер нь. Өө тийм үү? Тий, ус ерөөсөө уудаггүй. Ястаа сонсоогүй тэглэмүүд байна. Тий, ус ерөөсөө уудаггүй. Өдөрт ганцхан хоол иддэг. Өглөө юм иддэггүй. Орой юм иддэггүй ер нь. Яг нэг юм 4-5 цаг үед ч юм уу тий. Ганцхан. Тэгээ идэхдээ ихэдэггүй шүү дээ. Би амар жоох иддэг. Үгүй одоо тэгээд өлсдөг юм уу? Өлсдөг. Бүр сурцсан. Ам цангаддаг юм уу? Ам цангуул мач авдаг. Гэхдээ одоо хүний бие чинь нөгөө 70% усыг маш их уугээл бүх л хоол зөөч одоо яг фитнес хилдэг штэ. Гэтэл ус уухгүйгээр бас ийм гоё байж болох нь тий. Одоо болдог юм шиг байна. Гэхгүй. Тэгэд би нөгөө нэг ийм
айгүй юм жимстэй юм нэг юм цай шиг юм байдаг байхгүй хятадтэй. Тэрийг бас амар уудаг. Тэгэл матча өөр нэг айхтар юмнууд бол уудаггүй. Ерөнхийдөө нэг усууч чаддгүй мó эсвэл зүгээр өөр илүү амттай юм уухайг хүсдэг. Амттай. Би ер нь амттай юмд айгүй дуртай. Гэтэ зүгээр уух юмд л тэрнээс нөгөө нэг амар нөгөө эрзэмчхэр мэхэр шоколад чихэр мэхэр тийм юм ер нь бол тоож ер нь бол нэг иддэггүй. Хаяад нэг час хийсэн ч юм уу те. Нэг идмээр нэг санагцсан юм уу те нэг ганц манц их ч юм. Тэгж иддэг. Тэгээд яг хоолны хувьд бол ер нь махан бүтээгдэхүүн амар иддэг. Тэр дундаа үхрийн махан дайгуу дуртай. Дахиад гахаал идэнэ. Бусад махыг ол иддэггүй. Хонь бол нэг хаяал иддэг. Яман ямах би огт иддэггүй. За ойлголоо. За тэгэхээр нөгөө мессеж бичсэн те чат бичсэн хүмүүс маань сонсч авсан бах. Яг өөртөө тохирсон гоё дэглэмийг олоод хамгийн гол нь тэр. Одоо жишээ нь миний барьдаг дэглэмийг та хэрэглэлээ гэхэд танд нөгөө тохирохгүй байх магадлал амар өндөр. Тий. Нүрний йог хүртэл одоо яг миний хийдэг йогийг өөр хүн хийвэл бас тохирохгүй байх магадлал өндөр. Тэгэхээр йог бүрийг ингээд хийж үзээд энэ нь юм байна гэд олчих юм бол яг тэр нь таарна л гэсэн үг. Өөртөө таарсан дасгал хөдөлгөөнөө хоол хүнсээ тууштайгаар хэрэглэвэл илүү өөрт нь зохих нь байна тийм ээ. Чи болвол яг гоё өөрийнхөө юг олцсон байна шүү дээ. Хэмнэлийг олоод амар утчих. Тийм байна. 22 оноос хойш алсан. Тийм үү. Одоо тэгэхээр яг ингээд энэ хэмнэлээрээ бай гэж бодож байна. Яг л угаасаа яг тасцсан. Өдөрт угаасаа яг л нэг л хоол идэ. Угаасаа тасцсан. Хэсэг юм байна уу? Гэтэ амар жоох идэн. Тэгэл шүлтэй хоол маланд амар дуртай. Ер нь бол шүлтэй дан хар махтай шүлмэлч юм уу? Тийм бас аюу дуртай. Ногооны хувьд гэх юм бол би мөг амар иддэг. Бор мөг, янз янзын цагаан мөг иддэг. Мөгнүүд амар иддэг. Брокколи бас ер нь сайн идэн. Чинжүүнд амар дуртай. 3 өнгийн чинжүү. Тэр 3-аас яг улаан ногоо энэ хоёрыг л иддэг. Шарыг нь иддэг. Шарн чихэрлэгтэй. Яг энэ хоёрыг иддэг. За тэгвэл яг гоё өөрийнхөө би энэ ямар үед яадаг бүгд мэддэг болсон байна ш. Гоо сайхан тал дээрээч, биеийнхаа хэмжээ тал дээрээч гэсэн нэрээ. За хоёлаа өсвөр наслуугаа эргээд оръё. Өсвөр наснд сэтгэлээр унах, эмзэглүүлж исэн тийм үед байна уу? Ер нь нөгөө өөрийгөө нэг олох гээд байгаа нас штэ тий. Яг хүүхэд ч юм шиг том хүнж болох гээд ингээд өөртөө эсвэл нэг ихтгэлгүй тийм үе байдаг. Дойлмын хувьд өсвөр нас нь хэр өөртөө ихтгэлтэй эсвэл одоо нэг олны жоохон хараан дунд тий байсан болохоор ч гэдэм үү дотгошоогоо байсан уу? Би яг дотгошоо байх үедээ байдаг. Гэтэ ихэнхдээ ер нь бол гадагшаа. Нээлттэй. Гэтэ тэр болгонд нөгөө нэг би одоо сэтгэл санаар унсан үедээ ч юм уу те хэцүү байгаа үе ч юм уу тэгж амар нөгөө хүмүүс харуулах жоохон дуургүй. Ер нь бол өөртөө ихтэйгээ хувьд амар ихтэй би амар бардам. Тэгэл тест одоо ч гэсэн яг л нөгөө нэг өсвөр наснда байсан шиг юул хийх тийм нөгөө зориг байна. Юу нь ерөөсөө унтраагүй л байгаа тэр яг зүйлийн маань. Тий, яг л тийм галзуу зоригтой тий өөртөө ихтэй тэр зан чанарууд одоо л байсаар л байгаа. Өсвөр насны үед сэтгэл санааны готрал тиймэрхүү юмд угаасаа орж исэн. Амар орж исэн. Автаа яг дуулж исэн үе миний яг жинхэнэ өсвөр нас байсан. Тэр үед аимшигтай мэдээлэл монголоор тархсан. Тэр миний бүр зүрхэнд яг ингээ орцсон. Тэр үедээ би автаа дахиж хизээш дуулахгүй гэд би намайг бүр автаа ууралтал хүмүүс намайг тэгж аимшигтай байдалд оруулсан тэр зүйл. Одоо хажууд нэг юм шиг ботход энэ бол үнэхээр аимшигтай. Одоо хаяа боддож тухайн үед би ганцаараа тэгж хэллээгүй те. Миний аавч ус тэгсэн бахад яагаад би аавтаа тэгээд би тантай тагш дуулахгүй гэд ууралцсан юм болоо. Тэ. Хоёлаа хосууч харагдаад байна. Боли одоо та жоох би ууралдаг ус манай авч өөрөө айгу залуустай л дээ. Айгу залуулаг тийм байхгүй. Уран бүтээлч хүмүүс чинь сэтгэлэн залуу. Тэ тэнгүүд аавтаа хүртэл ууралж байгаа. Та жоохон хөгшин бай. Эсвэл би яг тэгж ууралсан аавтаа. Одоо ботхоор ингээд
яа охин тэгэхэд яаж бодож хүлээж авсан болоо гэж боддог байхгүй. Би тантай тагшдуулмааргүй байна. Хүмүүс хосууд гинэ хоёулангийн. Хоёулангийн төрсөн аав охин биш гинэ. Хүмүүст ингэж харагдаад байна. Би уйлаад уурлаад. Тэгэл аавгаа яг тохойдоо хамтжсэн. Олны хэл ам тэ олон хүмүүсийн хараад зүхэл энэ бол хүнд бол аим шигтэй тусна. Ялангуяа эмэгтэй хүнд. За дээрэс нь өсвөр наснд байсан үе бол бүр аим шигтэй. Өсвөр наснд яг хэцүү зүйл тохиолдоогүй байж болно. Гэхдээ цаанаасаа яг нэг юм одоо нэг юм хэцүү байгаа ч юм шиг зүг зүгээрээс нас тэглэр унах ч юм тийм зүйлүүд амар тохиолддог. Яг тэр үе дээр маань энэ олон зүйлүүд надад айгүй их давхцажсэн болохоор надад бүрстэй үнэхээр аим шигтэй байсан. Тэгэл нүр амны будаг тэг бүхэл юмд амар оролцдог ч юм уу. Харваас ингээл аавхан хоёр байх чинь заавал тэгж хэлээл те. Одоо бас нэг одоо нэрийг нь хэлээд яг тухайн үед болоод өнгөрсөн зүйл бас нэг юм телевизэн сэтгүүлч хийдэг ах байсан. Би тэр ахад бол насаараа гомдож явна. Эмэгтэй хүн те ялангуяа охин хүний те ингэж одоо гомдол одоо тэр хүнд би нэрээ яаж хүрэхийг би мэдэхгүй. Гэтэ би бол тэ насаараа гомдож явна. Тэр хүнээс бол Монгол орон даяар тэр зүйл шуугаж дэрвгэж ингэж янз бүрийн болсон. Тэрнээс битээр бол зүг зүгээрсэн. Тэр хүн л яг тэр бүх зүйл эхлэлийг нь тавьсан. Би одоо л тэр хүнийг амар үзээ ятдаг. Одоо үзчихвэл стил үзээ ятсаар байгаа. Тий. Одоо өөрөө мэдж байгаа шүү дээ, тий? Тэр мэдийг анх гаргасан хүн учраас. Өөрөө ч гэсэн охин хүүхэдтэй хүн, тий? Дээрэс нь эрэгтэй хүн тэр хүн. Өөрөө эрэгтэй хүн. Аимшигтай ер нь ал одоо л яг миний зүрхэнд байдаг хамгийн одоо би өчнөө удаа ингээл сэвүүлээл өчнөө удаа ингээл сенсац гаргаж ирсэн ч гэсэн яг тухайн үеийн миний одоо яг сенсацлж байсан мэдрэмжийг одоо энэ сенсацлаад байгаа зүйлүүд таамж хүрхгүй. Тэр бол минь яг хамгийн анхны бөгөөд одоо яг л хамгийн анх удаа бас ингэж хүнд юм цохилт өгсөн тийм яг аимшигтай сенсац байсан. Монгол орон даяар том жижиггүй шуугсан тийм аимшигтай сенсац. Тэгж яг нөгөө ярьж байхдаа хүмүүс хинч чамаа өсвөр насны эмэгтэй хүүхэд штэ гэдэг талаас нь бодоогүй. Тухайн үедээ тэгж бодоогүй. Одоо сенсацлаад байгаа зүйлүүд дээр нас биенд хүрсэн эмэгтэй хүн штэ гэж боддоггүй намайг. Яг нөгөө тухайн үедээ аавтайгаа дуулдаг байсан дуйлам гэдгээр л нөгөө арт түмэн ингээ үлдсэн. Ер нь болоод намайг саяхан бас хүн асууж байгаа байхгүй. Хиттэй үлээ гэтгэнгүүт би эмэгтэй хүн жинхэнэ насаа хэлэхгүй би нэг бол нэмдэг нэг бол хасдаг байхгүй. Тэгэд нэг насаа хэлсэн чинь 16 7 биш үү? 10 жил биш үү гэд. Харин яг тэгж 20 гарцсан. Тэ баг нөө 50-ын талыг насалж яхад чинь юу яриад тахаа гэл нүр хамаа бодонгот жоох юм байж 10 жилийнх юм байж. Найз залуу малтай боллоо тий. Жоох юм чи юм хэрэгэл. Хүнтэй суух нас шүү дээ тий. Би одоо л өөрийнхөө насыг аль хэдийн хүнтэй суудсан хүүхэд гаргацсан нас гэж боллоогоосоо боддог. Яа тэгэхээр манай ээж надаас жоохон бахта намайг гаргачихсан байхгүй автаас. Залуу байхдаа. Тий. Тэгэхээр харин яг хүмүүсийн тэр нэг бодол нь яг тэрэндээ үлдсэн юм шиг байгаа юм. Яг л нөгөө чамайг автаагаа дуулдаг байсан жоохон охин. Тэгэнгүүт сошиалаар харахтаа энэ дуйлам жоохон байгаа л гэж боддог. Тий. Тэг намайг ерөөсөө ингэж нөгөө өсөж том болохыг хүсдэггүй. Болгомооргүй байгаа юм шиг. Жоохноор нь л байхыг амар хүсдэг. Яг л энэ жоохноороо л байг гэлээ. Нүрэ бодохгүй. Тэгэл гой дуулаад тий аягүй гой үргэлжил сайн сайхан. Байнгын л нөгөө нэг 17 16-тай байх юм шиг хүмүүс амар боддог. Яг л байнгын хүүхдээр нь байхыг аягүй хүсдэг. Цаанаасаа нөгөө нас нэмэх тусам эмэгтэй хүн чинь ингээд цаанаасаа бие организм те биологиороо ингэж байгаа зүйлийг би бол яасан ч өөрчилж чадахгүй нэг хоёрт би бас айгу жоохон харагддаг юм шиг байлээ. Ер нь бол ялцчгүй нөгөө жоохон өвчийг харагддаг байж магадгүй. Тэр бас тийм л дээ. Ямар ч авармааргүй юм уу? Тийм болохоор хүмүүс тэгж бодсоор байдаг баг. За өсвөр насндаа авч исэн хамгийн том гэмтэл. Ялангуяа өсвөр насндаа авсан гэмтэл насан туршид мартагддаггүй гин л дээ. Дөнгөж нөгөө
том хүн болох гол яг хүүхэд ер нь бол хүүхэд шүү дээ тий хүүхдийн сэтгэл зүй гэмтэн гэдэг чинь аюу хүнд гэмтлээ тийм ээ. За тэр үед аавдаа тэгж хэлээд дахиж аавтайгаа хамтарч дуулаагүй. Дуулсан уу? Аав нь ямар хариу үйлдэл үзүүлсэн? Аав уйлсан. Гомдоо дуу эсвэл чамааг тайвшруулах гэж ярилцж байхдаа нэг талаараа гомдсон надаа. Дараагийн талаараа тайвшруулж аргацсан. Тэгээд эргээ бодож байгаа юм чи. Дараа нь тухайн үедээ за яг бодлогогүйгээр ургацаар байсан тий. Маш их зүйлүүд авцсан учраас тухайн үед бол аавдаа тэгээ хэлсэн. Дараа нь бодож байгаа байхгүй. Эднэрт яаж харагдах нь ямар юм бэ? Юу юм? Хосол аавхан хоёр гэдгийг хүн болгон мэдчихэж байгаа ш. Албаар өдөөд байгаа байхгүй яг үнэ. Албаар хүний янзыг үсэх гэж өддөг. Сэтгэл угаасаа дулсаар л явах болно. Дусаар агач үхэн. Тэ баг үхэж явахтаа ч нэрээ дуулж байгаа л нэр үхэн. Насаараа би автаа дуулна. Хүн хөтлээ. Яа тийм миний аав надтай насаараа юм байхгүй ш. Насаараа надтай миний хажуудын дуулаад бүжиглээл тэ юм байхгүй ш. Нэг мэтгэд л таягт тулаал, нэг мэтгэд л хөшрөөл явж чадахгүй болох хүн. Цаг хугацааны асуудал. Энд чинь цаг хугацаатай ирдэг бурхан байхгүй юу? Тийм учраас яг хажууд ийм цоглог залуухан байгаа насыг нь тэг гой байлгая, тэг хамтдаа уран бүтээлээ хийгээд байгаа одоо энэ амьдралдаа гоё дурсамжийг бүтээ. Эцэст ер нь би яг боддог байхгүй хүний одоо энэ амьдарч байгаа амьдрал тэг өөхөх цагт дурсамж болоо л үлдэнэ. Энэ бүх зүйлүүд тэг. Тийм учраас яг л энэ байгаа амьдарч байгаа хугацаанд өөртөө дурсамжтай өөрийнхөө хүссэн зүйлийг л хийх хэрэгтэй. Хин нэгний хүчээр ч юм уу, хин нэгний одоо заавраар ч юм уу ингэж одоо нөгөө хүчилж янз бүрийн ерөөсөө хийхгүйгээр хүснээрээ амьдрах, хүссэн зүйлээ хийх, амьдарч байгаа хугацаанд дурсамж бүтээх, тийм ээ? Өөрийгөө гоё байлгах, тухтай байлгах, тааваараа байлгах. Тийм л зүйлийг хийж байгаа л тэ хизээ өнгөрт юм байна тий. Би гэтээ яг ингэж боддоо шүү дээ. Би өнөөдөр л хүссэн зүйлээ хийхгүй бол намайг хизээ өгөхийг мэдгүй. Би магадгүй маргааш нас барах яг хинч мэдгүй тий. Одоо студиэс гараад би өгөхийг ч би яг үндэ мэдгүй шүү дээ. Яг гинтийн зүйл ахгүй тий. Хүн одоо за чи өгөх гэж шүү гэ хин нэг хэлдэггүй л ахгүй яг үндэ. Тэгдэг бол сайхан байна тий. Тийм тэгдэг бол за би өгөх гэж байгаа юм байна. Гэл тэрийг биелүүлчихье гэж хийх. Ядаж ээж алгаа ярий да. Тий. Тийм биш. Нэг өдөр л өнгөрөөд очиод үг. Ямар нэгэн тийм байдлаар юм уу, тийм ээ? Эсвэл тэ нөгөө зуурдаар юм уу, эсвэл тэ насан болтг юм уу. Тийм учраас яг л одоо байгаа би яг юу хүсэж байна тэр бүгдийг хийдэг. Байгаадаа л жаргалтай байх дуртай хүн байна тий. Байгаадаа л оршин тогтнол тэр зүйлэл тэр үедээ л гоё жаргалтай байхыг амар хүсдэг. Ер нь тэгэж хэцүү байна гээл улам хэцүү болгоод байхыг ерөөсөө хүсдэггүй. Яаж ч байгаа л жоохон өөрийгөө сатуулах ч юм уу. Тэгж давж туулах. Айгу зүв санагддаг надад. За яг тэгж давж туулах зүв санагддаг энэ дадлыг хизэнээс сурсан. Хүн ч нөгөө өөрийгөө сурдаг штэ тий дадалтаа сурна. За өөрийгөө тайвшруулна. Хэцүү байдлаас гарахтаа би ингэж босно ч гэдэг юм уу. Өмнө жилээс. Би сайхан бас амарсан сацсан шүү. Төрсөн өдрөөрөө сайхан төрсөн өдөр нь болсон тийм. Төрсөн өдрөөрөө өмнө жилийн төрсөн өдрөөрөө яг нөгөө гадаад найзуудтайгаа бүжгэлээл тэнцсэн. Бие сул тавьсан юм чи угаасаа миний төрсөн өдөр. Би тэр үед чи угаагүйсэн. Архитарсан бас сэргэлээгүй. Яг тэр бичлэгийг нэр хүн болгон харах юм бол би кофе уугаад байж байгаа. Уулнолоо. Уудаг зүйлээ. Уудаг зүйлээ уугаа байж байгаа. Тэгээд яг тэр үеийн тэр сенсац бас амар хүнд цогцолт болсон надад. Бас яг хоёр дахь тийм хүнд сэтгэл өвтөм тийм аим шиг тайлбар. Өмнө авсан мэдрэмжийг дахиад авч байгаа юм шиг санагдсан. Яг тэгсэн. Тэгээд яг одоо энэ өөрийгөө тайвшруулах, тайтгаруулах энэ аргыг яг олж мэдхээсээ өмнө би амар хааштай байсан. Би өстө манай гэр ах хүртэл хэлдэг байсан. Ямар муухай штэ. Амар муухай штэ. Би юу нэг айгу түргэн хууртай. Жоох юм болонгууд л төр тар түс тас гэл амар тэгч гэдэг гар шиг ингэж л хэлдэг юм байна. Яг тэр хэмжээгээрээ буцаад айгу хурдан гардаг уурна. Тайвшраал. Тийм. Одоогоор бол
би яг уурлах үедээ уурлал л да. Үнэл юм чинь тийм. Гэхдээ бүр ингэж тэсэрхгээд байвал яг л нөгөө нэг дуулаал ингээл гаргадаг ч юм уу тий. Одоо яа тийм бүжгэлдэг юм уу? Өстэй нөгөө хийдэг зүйлүүдээ хийгээл арай гайгүй болох ч юм уу. Яг тиймэрхүү. Яг миний одоо энэ аратан байсан зан бол яг тогтмол энэ жилээс гайгүй болж байгаа. Тэгэхгүй зүгээр байгаа хүн төртөл би ууралдаг тийм амар ааштай байсан. Гэтэ энэ ер нь л яг унган зан баха. Багасаа. Тий. Ер нь л багасаа төр таар гэдэг. Жоох юм таалагдахгүй бол хамаагүй шууд хэлдэг. Тэр чин таалагдахгүй, энэ чин таалагдахгүй. Хэдэн жил доороо дүүгүй байсан бэ? 6 жил. 6-7 жил. Тэгэхээр бас яг айлын нөгөө ганц хүүхэд байж утсан байгаа байхгүй юу? 6 жил байж утсан. Дүү гарч ирэл бүх юма булаалгацсан. Тэр үеийн сэтгэл зүйс жоох хүүхэд шүү дээ. Уйлаал тавь. Юу ч болсон юм шиг те баг аав ээж нь байхгүй. Тэр хүүхдийн амрууга чихэр хийя байхгүй. Дүүдээ. Яг л юм. Тэгэл энэс чинь бас л дүүдээ болж аав ээж надад хайр болж байгаа юм бэ. Надаас илүү хайрлах хүнтэй болсон. Надад одоо хайр болж байгаа юм байна. Гэл эндээс л ингээл бүх зүйл ер нь бол эхэлж байгаа. Яг. Тэгэл ер нь хинийхаа дураас юм битггүй. Би ер нь бол амар хааштай. Ааш үстэй гэрийнхэндээ л үстэй аашны тулам гихтдэг байхгүй би. Одоо гэртэл гаргая шүү дээ ер нь сайн муу бүх юм аа тий. Тэгэл ерөөсөө л таалагдахгүй шууд таалагдахгүй. Ууралмаар байвал шууд ууралдаг. Нөгөө хүний ая ивийг юусо боддгоо боддоггүй. Намайг тэгээд хэлжүүл энэ яах вэ гэж боддоггүй. Тэр хүнд би ингэ хэлжүүл яна энэ хүн эвгүй байдалд орчих ерөөсөө тийм бодохгүй. Шууд хэл. Чи тийм биш чи юм байна. Чиний наа чи надад таалагдахгүй байна. Тэгэл надад жоох эвгүй үйлдэл гаргачих юм бол шууд уурлал. Чи хэн болоод надад ингэ байгаа. Чи хэний өдөөс ингэ томроод байгаа юм гэдэг ч юм уу. Бүр унган баг юм би юм хөхтэйсэн. Баг өөрийгөө анзаарч эхэлсэн гэх юм уу. Яг энэ зангаасаа болоод бас өрийн хүмүүстэй бас ингээл өөрөөсөө холдуулчихсан үе надад байгаа. Ер нь айгүй бардамж байсан. Гэтэ би одоо ч гэсэн яг нэг юм бардам байх үедээ бардам байж чаддаг. Уура бол дарж чадсан. Хянд сурж байгаа. Хүнд үг хэлэхээс өмнө арай жоохон боддог болсон гэх юм уу. Тухайн үед бол боддоггүй байсан. Одоо л нэг юм жоохомчлолтгой бодож эхэлдэг болсон гэх юм уу. Хүнтэй муудалцаж те янз бүр болж ингэж харьцахаасаа өмнө жоохон нэг юм ярилцах төвшин рүү ч юм уу ингээд орох аяыг нэг жоохон боддог болсон. Хэрвээсээ дүрэлтэл уурлуулсан бол юу ярилцах тэр хүнтэй хүсэл төрөхгүй. Чимээгүй тэгэл алга бол. Ярилцах орон зай байхгүй. Тэгэл алга бол. Арай гайгүй тайвширсныхаа дараа за яасан мөлий гэсэн блэ гэдэг ч юм уу. Эргээд нөгөөтхөө те ярилцах юм. Тэгэхээдээ болчоод нэг тэгээд ярилцдаг. Тийм болсон. Ямар ч байсан тэр бол дэвшил тий. Өөрийгөө өөрлөгөө өнгийгөөд өөрийгөө өөрчилж сурж юм тий. Өдөр бүр эрүүл чиглэг залуу өстэй байхад туслах 93% 100 насны хамттай Aloe брэнд. Арьс арчилгааг Aloe-оор эхлээрэй. Зан төлөвийг ингээд сонсхолоор одоо нөгөө ордонд итгэдэг те орд за тэгэл зүүн биелэг тийм аура энерги гэл тэр зүйлүүдэд ер нь хэр итгэдэг. Би сүүлийн үед ер нь орд морд те энэ юмнуудыг амар уншдаг болсон. Ялангуяа би нөмлөхийн ордтой. Тэгэл за миний орд гэл ингээл хайдаг ч юм уу уншдаг ч юм уу те зүүн бэлэг гэхээсээ илүү би манифест гэдэг зүйлд амар итгэдэг. Яа тэгэхээр би яг энийг өөртөө биелүүлчихсэн. Тий, жоохон бахтай би ийм хүсэж ингэмээр тэгмээр гэд чин сэтгэлээсээ би цаасан дээр бичээд яг нөгөө миний ээж надад зааж өгчээс арга байхгүй. Цаасан дээр бичээд би хаач юм газар ингээд алга болгоод би 4 жилийн дараа тэрийг олж уншихад яг тэр зүйлүүд маань биелсэн байсан. Бичсэн юм. Тэгтээ чи бичснээ мартцсан уу? Мартцсан. Тэгээ эргээ бодож байгаа юм. Хөөх. Би ингэж битсэн. Одоо энэ зүйл маань надад байгаа л байна. Би ингэсэн. Тэгэхээр манифест гэдэг зүйл хүнд бас амар нөлөөлт юм билээ. Энэ бас үнэн гэж би бол амар итгэж байгаа яг тэр зүйлүүд маань бас надад ингэж
олцсон болохоор яг биелэлээ олсон болохоор тий айгүй сонирхолтой юм билээ угаасаа. Харин айгүй сонирхолтой энэ од гарагсын нөлөө тий. Тэгэхээр хүмүүс ер нь хүмүүс айгүй сонирхдаг юм байна. Ялангуяа одоо ингээд манай подкастэнд орох гэж байгаа хүмүүс та юуны орд вэ гэд намайг тэгдэг байхгүй юу? Тэгээд тэр гэхээр за номын орд юм бол номынхантай гайгүй гэдэг. Тэгээ би одоо өөр орд байсан бол яах вэ гэхээр тэгвэл нэх би таардгүй маа. Тэгэхээр бас тийм од гарагсын нөлөөг суудалтайг итгэдэг үеийнхэн хүмүүс бас олон байдаг юм байна. Яг хаа чиний занд хүрэхийг одоо мэлхийн ордныхан тийм байдгийн болов эсвэл тэр нь ямар ч хамааралгүй те би бол шал итгэдэггүй шал өөр эсрэг штэ гэдэг талаас нь бас бодож үзэхгүй юу? Мэлхийн ордныхан ер нь амар гэр бүлсэг айгүй халамжтай айгүй юм үнэнч тэгээд айгүй юм гэр амтай тэг одоо нөгөө юм халуун дулаан юм хайр дүүрэн тэг айгүй тийм хүмүүс байдаг гэж айгүй олоотой уншижсэн. Үнэн баха. Тий, үнэн гэж боддог. Чиний бас туршлагаас харахад ч гэсэн тий, яг л таард ш тэр нь. Яг нөгөө дүүнрээ өсгөх гэдэг чинь бас өсвөр насны хүүхдүүдэд болол сургууль дээр тиймтэй найзтайгаа тэгнгээл гараад явдаг штэ ер нь. Тий штэ би ч одоо яг л нөгөө нэг цасаар байлдаж чаргаар гулгах тий толомын талбай дээрс нөө дүүжин дайжиндад байж ах насан дээрээ би дүүнрээ хараал өсөөжсэн байхгүй. Тэр мэрийг юу тоохгүй штэ. Найзууд гарын тоглоом Монгол над тэр сонирм биш. Айл хэдийн тэднээсээ төрүүлээ би насаараа биш зүгээр сэтгэхүй бүх юмараа ингээд том болцсон байгаа байхгүй. Юу тоглох би тийм юм сонирхдаггүй. Би хараа тоолоо их хэрэгтэй. Дүнрээ харах хэрэгтэй. Адалаа наадлынх нь өглөөнийх нь витамин, өдрийнх нь хоол, оройн хоол, памперс, сүү гэл шал өөр зүйлүүд боддог. Шал өөр зүйлүүд боддог байсан. Тэгэхээр харин ялцчихгүй чиний ордтой бас нийцэж байна. Хоёулаа нэгэнт нөгөө гэр бүлийн халамж ярьсныхтэй найз луу байгаа юу? Байгаа. Дэлгэрэнгүй ярих байхгүй юу? Ярьж болно. Ялцчихгүй одоо нас бол гэр бүл зохиох нас шүү дээ ер нь. Тэгэхээр надад бол эмзэглээд авах юм байхгүй ах гэж бодож байна. Сая 100 яг найз алстайгаа очирсан. Эгүй сонирн байдлаар. Би тухайд анзаараагүйсэн. Тэгээд дараа нь яг ийм бичлж танилцаж болцсон гэх юм. Нэг дундын найзууд маань ер нь л нэг юм найзуудаараа холбогдсон гэх юм уу битээр. Тийм тэгээд үерч байгаа. Яагаад инээд нөрж байгаа? Яагаад чи? Тийм одоо сая яг аль биесээр гэх юм бол 9 сараас 9 сарын 4-өөс биш ээ. Тийм 9 сарын 4-өөс үерсэн. Тэрнээс өмнө л харцаад явчихсан гэх юм уу. Тийм. Бараг 1 сарын хугацаанд тарьчих жаал үерсэн гэх юм. Тийм. За сургуулаа төгсөөд гэр бүл төлөвлөлт ямар байна? Одоо сургуулаа төгсөөд яг гэр бүл зохиоё гэж бодож гин үү те эсвэл сургуулаа төгсөхөд гэр бүлтэй зэрэг ингээд болооч гэдэг юм бас төлөвлөлт хийсэн байгаа юу? Би болох юм болдгоор л болох байх гэж бодсон шүү дээ. Одоо тэгэл хэрвээ одоо маматай болох ч юм уу тэгэх юм бол бурхан өгвөл тэгэл авна. Болох юм л байна гэж хүлээж авна. Гэж хүлээж авна. Тэрнээс биш одоо тэр зүйлээс ингээл өөрийгөө ингээл хамгаалдаг ч юм уу тийм зүйл ерөөсөй байхгүй. Эрхэл юм бол хүлээж авна. Болох юм болж л урсгалаараа болж л байвал тэгээ болгоол явна. Заавал сургууль төгссөний дараа тэдэн настай даа хүнтэй суун тэгж хүүхэд гаргана гэсэн юм ерөөсөй байхгүй. Зүгээр л надад өгж байгаа зүйлүүдийг би сайн ч байсан муу ч гэсэн тэгэл аль чатгаараа л хүлээж авна. Бас наа чинь бол гоё төлөвлөгөө байна ер нь. Тийм. Тэгэхгүй одоо магадгүй би ер нь юмыг жоохон төлөвлөх ер нь жоохон дуургүй. Ялангуяа бүр юм алсын ирээдүйтэй ч юм уу. Ойрын зүйлүүд бол зүгээр шүү дээ. Яагаад яг тийм нөгөө алсын тэр зүйлүүдийг төлөвлөдгөө гэхээр төлөвлөж жагаад яг тэр цаг үе дээр ирсэн чинь нөгөөх нь төлөвлөгөөнөөс шал өөр болчих юм бол би яг өөр дээрээ хэлж байгаа шүү дээ. Би яг галзуурна.
Ер нь амьдрал чинь юу ч тохиолдож болно шүү дээ, тий. Оронгороо би галзуурч өгөх нь яг миний төлөвлөсөн зүйл болсонгүй гэд. Тийм болохоор ерөөсөө төлөвлөхгүй. Хэрвээ бодох юм бол за нэг 40% нь итгэл 60% нь за боломжгүйгээ жоох итгэдэг ч юм уу тий. За бүр эсвэл төлөвлөхгүй болох юм болдгоороо бол. Тэгэл хайчдаг. Наа чи бас бодоо штэ тийм ер нь зөв. Тэгэхгүй бол ирээдүйд төлөвлөөлээд тэр зүйлдээ хүрч чаддаггүй, хүрэх боломжгүй болчлоо. Яа би бол яг галзуурна. Ер нь бас хэцүү тий төлөвлөдөг штэ. Одоо ингээл 30 хүрж хахад хүнтэй суугаагүй байна гэл тий. Эсвэл оюутнаа төгсчөөд хүүхдтэй олно гэжсэн чи би ингээд сурч байхдаа 2 хүүхдтэй болсон. Ингээл нэг тийм сэтгэл дундуур амьдрал би болцсон бас хүмүүс зөндөл байна. Гэтэ ер нь бас миний анзаарснаар яг тухайн хүний төлөвлөгөөнөөс 360 эргүүлээд хүнд өгдөм билээ ер нь. Бурхална. Яг тэгдэм билээ. Тэрийг бол яг хит хитэн зүйлээс харсан байна. Тийм үү. Тийм болохоор төлөвлөхгүй ерөөсөө өгч байгааг нь л авах. Моочс авах. Болох юм болгороо болно. За сургуулаа төгсөөд дуулам мэрэгчлэр ер нь дуулаачаараа тий цаашдаа бас төлөвлөсөн байна уу? Эсвэл ямар ч байсан мэрэгчл эзэмшээд дараа нь бас юу болохыг хувь тайлан шийдэг гэж үлдээж байна уу? Яг боддог зүйл гэх юм бол уг нь доктор зэрэг хүртлээ явна гэж боддог байсан. Ямар тултал нь явъя гэ. Мэрэгчлэрээ. Одоо сурахаас залгаад. Нас хөшөрт. Яа. Нэрээ. Одоо шал өөр юм боддог болж байгаа байхгүй. Жил ирэх тусам. За сургуулаа төгсчлөө. За дараа нь мэдээж дуугаараа ингээл дугаа уран бүтээл хийгээл ингээл явах нь ойлгомжтой. Давхар би бизнесээ бүр өргөжүүлнэ, бүр гоё болгоно. Дараагийн зүйл юу? За байртай, машинтай. Тэс эхлүүлээл. Юм бодогдож эхэлдэг юм байна. Яг үнэндээ ирээдүйд идэх те нэг зүсэм талхныхаа мөнгийг хүртэл яаж олох уу гэдгээс бүр ингэж бодож эхэлдэг. Ер нь яг л тийм болцсон. Одоо яг ингээл байнгын мөнгө бодохгүй ч гэсэн бодохгүй байхаас аргагүй байтал хүний хэрэгцээ тий. Яг үнэндээ л яагаад тэгэхээр би одоо яг ээж аваас мөнгө авдаггүй. Би 17 настайгаас хойш би ээж аваас мөнгө аваагүй. Одоо 7-8 жил би ээж аваас мөнгө аваагүй. Би бүх зүйлээ ингээд өөрөө болгодог. Би одоо идэх одоо юм ганцхан шиг юм чихэрнийхээ мөнгийг хүртэл би өөрөө болгодог. Тэгэхгүй. Өмсөх хувцас, аймс тий бүх зүйлээ би өөрөө болгодог. Одоо би ингээ хатаад сурж байгаа хүмүүс намайг эцэг гэхээсээ мөнгө авдаг тий. Эцэгийнхаа мөнгөөр ингээл байр түрээслээл. Эцэгийнхаа мөнгөөр тансаг хоол идэл гэдэг ч юм уу тий. Янз янзын хувц өмсөл гэдэг ч юм уу тэгж боддог байхгүй. Энд чинь яг л миний өөрөө бүтээгээд өөрөө өөртөө зориулж байгаа зүйлс байхгүй. Би олж байгаагийн хэрээр би өөртөө зориулдаг. Өөр хүнд зориулах юм. Өөрийнхөө төлөө би тэр болж байгаа шүү дээ. Тий. Бараг олж байгаагаас илүү ихээр би өөртөө яг зориулдаг. Ер нь бол тий. Гайхалтай байна тий. Би ч гэсэн бас нөгөө магадгүй гадаад сурж байгаа юм чинь ээж аваасаа л гэдэг шиг тэгж л бодож байгаа. Гэтэл санхүүгээ 100% өөрөө хариуцдаг, өөрөө даадаг гэдэг бол бас үнээр гайхалтай. Би аль Монголд хахасаа л авч сүмг автгүй хөхтэйсэн. Авах биш би өгдөг хөхтэйсэн. Бүр би ээжтэй машин бэлгэлжсэн. Аавдаа сайхан газар авч өгчээсэн. Тэг имээ өгөөдөө тэгэл баг саххан ингээл аль чатгаараа л ингээл ер нь гэр бүлдээ бүх зүйлээ ингэж аяг хөц зориулдаг. Надад юу вэ? Тэрийг тэд нартай аль болох яг өхийг хичээдэг гэх юм уу? Яг хэмжээг нь тааруулж чадлаараа. Миний яг хэмжээнээс тавах юм бол бичдэг. Гэтэ яг давах хэмжээнд хүрэх баха. Мэдээж чиний бизнес өргөжнө. Тэгээд уран бүтээлүүд хийгдэн цаг хугацаа зөндөө байна, залуу байна. Тэгэхээр илүү гоё өргөжнө л доо. Болох баха. Санхүүгийн хувьд эрт өөрөө санхүүгээ бий даагаад мөнгөний үн цэнийг мэдсэн гэдэг бол үнэхээр гайхалтай. Би бол санхүү дээр амар юу юм бол тэгэж одоо нарийнлах үедээ бас нарийнлна. Гэтэ зохицуулалт би амар сайтай. За энэ сартаа энийг ингэн
Ингээ. За энэ мөнгө төлөвлөөгүй зүйлд орж ирэх мөнгө гэдэг ч юм уу. Тэ огт төлөвлөөгүй мөнгө өрөх шалтгаантай зүйл гараад ирэх юм бол энийг яг ингээд цогцолцдог. Санхүүгийн төлөвлөгөө. Яг ингээд менежмент хийдэг яг. Тий. Мундаг юм байна өө. Одоо хэдэн жил сураад төгсөх юм? Одоо 27 онд төгсөн. Одоо бас төгч юм тий. Монголдо ингээд ирдэг, амралтаараа ирдэг. Тэгтээ уран бүтээлүүд дээрээ дэлгүү ажиллаж ийнэ эсвэл сайхан нэг амраад гэрээ хоолоо идээд явж гэнэ үү? Амарчтай чаддаг шүү. Битүү. Одоо би сая 100 степ бүр амарч чадахгүйсээр агаал өдөр болгоно л нэвтрүүлэг, дуу, клип тэ. Ийш тийшээ одоо бас нөгөө наадам тохиолдно. Тэрний 100 жил, 80 жил, 90 жил гэл. Гисээр агаал нэмэгдсэн чинь хичээл орох цаг болсон. Бүр илүү ядарсан юм шүү. Тий. Давхар би чи нөгөө нэг сошиалаар нөгөө маркетинг хийдэг, сурталчилгаа тий, рил ингээ юм хийдэг. Тэдний бас бус хүмүүсийн ажлуудыг давхар зохицуулна. Сая би 100 гэтэл би баг 4-5 дуу клиптэй гаргацсан. Тий. Мундаг хөдөл мөрлсөн мэй тий. Ганцхан 100 тийм олон ямиг амжуулна. Тэгээ энэний хажуугаар наадмууд энэ тентхийн хурим найр дээр очиж дуулах. Зөндөө үйл ажиллагаанууд оролцсон. Одоо нөгөө үсний сэвлэх хүргээх юм гэл барилгачдын баяр гэл тэ ингээл өчнөө нүд боллоо. Дуйлам хэр одоо урилга өглөө тий одоо манад ирээд ингээд болоод өгөөч. За тэрэнд маань тэр үйл ажиллагааны байна ингээд айдуу гургууч. Хүмүүс ч ингэж тийм юмд бол явахгүй. За тийм баяр дээр бол очихгүй гэдэг ч юм уу тий. Нэг ялгадаг штэ. За шинэ жил дээр бол нэг 40 30 хүнтэй газар бол очихгүй гэдэг ч юм уу. Хэр тийм цензур тавьдیں۔ Байхгүй. 5 хүнтэй ч гэсэн туулна шин. Тий. Яг аав яг энийг сургажсан байхгүй. Чамайг хүнд тэгээд чамайг сонгоод холбож байгаа хүмүүс шүү дээ ирж байгаа. Магадгүй 5 хүнтэй байгууллага байвал яах. Тавуулахна шинжилгээ тэмдэглээд тэснэ туртай дуучнаа сонсмоор байдаг. Намайг урья бид нэр тавуулахна байд юм. Хамаагүй надаа. Миний дуу сонсмоор байна. Тэ? Мэдээж тодорхой хэмжээгээр би бол өөрийнхөө одоо үнэлэх хэмжээний мөнгөн дүнгээ угаасаа авч байгаа. Би тэрийг авч байгаа юм чинь тултал тэр хүмүүстэй үйлчлэх хэрэгтэй. 5 байна уу, 50% байна уу, 500% байна уу байхгүй. Яг л нөгөө тайзан дээрээ дуулдаг шиг дуулаад тайзан дээр хүмүүстэй хувцас өмсөөл тэгэл дуулчихна. Ерөөсөө ялгаж салгадаггүй. Тэр тал дээр бол гоё нээлттэй юм ээ. Байхгүй тий. Тэрийг тэгэхээр аав ээжийн сургаал. Ерөөсөө л яг тийм. Их зам. Бардамгүй. Яг л хүнтэй дандаа гоё харьц. Хүнтэй дандаа гоё бай. Гоё энерги, гоё ирч хүчийг тэр хүнд өгдөг бай. Шилжүүлдэг бай гэдэг зүйл сургадаг. Тийм. Тухайн үедээ би гэхдээ тийм байгаагүй. Одоо тийм болж байгаа. Болж л явна гэж. Тухайн үедээ яг л юм байсан. Гэтэ энэ нь ерөөсөө нөгөө их зам бартам зам ерөөсөө биш. Яг л багасаа яг юм байсан. Уул хүний өөрийнх нь зам. Уул. Гэтэ нөгөө нэг сэтгэл санаад бүх зүйл нь сайхан байсан ч гэсэн нүүрэн дээр ингээд нөгөө ууртай юм шиг царай гаргаад байдаг нэг юм рефлекс байдаг шин. Хүн рүү зүгээр хараад байгаа мөртлөө нөгөө хүнд манд би муухай хараад байгаа юм шиг харагддаг гэж юм. Мэдрэгдээд юм тий. Яг л тий. Тэрийга тэгэл засах нь л мундаг шүү тий. Дуйлам дуучин биш. За олон мэддэггүй. Тийм байсан бол тийм зантай байх уу? Хэврээ. Бүр амар болсон байгаа яг үнэндээ. Яагаад тэгэхээр хин ч намайг танихгүй. Би хит ч яаж ч альцлаа яа тий. Би олонний танил биш. Намайг ингэж засахад хүрэж байгаа зүйлс бусад хүмүүс аахгүй. Бусад одоо энэ арт хүмүүс тий. Одоо энэ олон хүмүүс аахгүй. Бусдын үг надад нэгт нөлөөлж гин. Хоёрт би үнэхээр тийм байсныхаа би анзаарсан байна. Тэд нь хин ч надад хэлэхгүй бол би тэ бүр амар болсон байгаа шүү дээ тий. Би ийм байгаа болохоор эднэр ингэж хүлээж аваад байна. За би засъя. За ингэх юм байна. Хаяа тэнэг мэдрэл муутай юм шүү. Толь руугаа харснаа. Ингэж штэ. Ганцаараа яриад. Өөр өөртөөгөө. Яг тийм. Аав ээж тэгвэл бас
олон юм сургаж байна. Өсвөр насндаа хэр аав ээжтэйг нээлттэй байсан бэ? Манай аав ээж хоёр ер нь хатуу. Хатуугийнхаа хэрээр нээлттэй. Бүх зүйлийг ярьдаг, уйлдаг, дуулдаг, хэрэгсдэг, чарладаг. Тийм. Хорих зүйл дээр хордог. Би одоо ингээл манай найз гэл найзандаа хонох гэсэн. Би гэртэл хонох. Эмэгтэй хөхт, охин дойтой хөхт гэртэл хонох хэвээр. Үнэхээр сте нөгөө нэг найз залуу ч юм уу сте нөгөө нөхөр сүүдэр ч юм уу. Тийм хүн л миний хажууд байх юм бол итэг. Миний оронд миний охиныг хамгаалах хүн байна. Тэгэхээр найз залуу найз нөхөр нь те. Окей. Эмэгтэй найзынд очиж хоны найзуудаараа зугаалгаар явах гэсний хөдөө явах гэсний үгүй. No. Эцэг ихтэйгээ эсвэл чамайг бүрэн хариуцдаг болсон найз залуу эсвэл нөхөртэй болж чи ийм зүйлд явна. Хэрвээ найз нөхдөдөө наргиж цэнгэх гэж тийм зүйл рүү явах гэж байгаа бол адаглаад замд явж илаа. Та нар хөөрцөн тий ууж цэцгээцэн. За нэгэнтэй хөөрэ машин барьлаа. Юу болохыг бид нар мэдэхгүй. Ийм зүйлд бид нар ингэж охиноо гэж болохгүй. Ерөөсөө тийм. Орой өдөж гарна хитэн цагт ирэх үү яг. Амаас. Яг хитэн цагт ирэх. Би яг хитэн цагт ир. За. Найз залуутай болчлоо. Тийм ээ. За хитэн цагт ирэх үү мэрхүү. Тэгж юу н асуухаа болчихсон шүү. Сүултээ. Найз залуу юм да байна да. Найз залуу дээр. Тэгдэг болцсон. Яг найз эсвэл найз залуу гэдэг чинь шал хоёр өөр хөвт хүн л да тий. Тэгэхээр аав ээж бол яг л нөөжний хэлснээр аав ээжээс нь өөр хамгаалахын нэг юм байж ижил. Тий яг наа. Чөлөөцөө байх гэдэг. Яг тийм. Эсвэл нөгөө нэг жинхэнэ бэр гуугаад авсан цагт л чи өстэй хүний гарт очсон цагт л тий. Чамайг хамгаалах тийм хүнтэй болсон цагт л өстэй хүснээрээ чи тий төгөртөөгөө хамтдаа найзлах хамт. Хаашаа явна уу? Юугаа хийнү? Хиний дэ очно уу? Таамаахгүй. Тэрнээс наа үгүй яг л аав ээж үгээр. Би өстэй жинхэнэ нөгөө нэг өвөр төрөндөө орж шороо идэж өссөн ганцхан найзындаа л өстэй нэрээ тоотой цөөхөн хонж исэн. Тэр найз маань манайд бол өстэй хэдэн зуун удаа хонж исэн. Тэр болгон намайг гоохот явуулдаггүй. Хонуулдаггүй. Тийм манай аав ээж тийм хатуу. Хатуу гэхээсээ илүү нөгөө эмгтэй хөвгт гэдэг утгаараа зөв өсөхийг л хичээсэн баг тийм. Ярилцах тал дээр одоо хүүхдүүд бол одоо ихэнхдээ нээлттэй биш болоо л юм. Тийм. Магадгүй найзуудтайгаа олж үлээтэй ярилцчихдаг. Ээж аавтайгаа нарийн ширинээ ярихгүй. Одоо нэг өөрт нь сэтгэл зүйн ямар байгаагаа хэлэхгүй. За тэрнээс болоод өөр янз бүрийн асуудал гарах. Бүр наандаж одоо би хаана өвтгч юм тийм. Тийм асуудлууд бас зөндөө л байдаг. Тэгэхээр ээж аавтайгаа ер нь гэр бүлтэйгээ чөлөөтөө байх нь илүү юм уу? Эсвэл орол шийд гэдэг юм илүү. Миний хувьд ярих юм гэж байгаа. Ярихгүй юм гэж байгаа. Заагтай, ялах хэрэгтэй. За энийг аав ээж хоёрт хэлж болох зүйлээ. Магадгүй ярилцаж шийдвэрлэх зүйл ч юм уу тэр зүйлээ ингээд ярих хэрэгтэй. Учир зүггүйстэй нөгөө нарийн нандан. За бүр ингээд бас том юм болцсон бол тий өстэй нарийн нанд. Тэр болгоно англи яриад. Гэрч чөлөөтэй эд юм гэл хамаа намаагүй тий. Чи бас нөгөө насны ялгаа байгаа нэгт хоёр төрсөн эцэг их тий. Тэгэл хамаа намаагүй би сте ингээд тийм. Би одоо өдөө ингээд 50-ын бараг талыг наслчаад би арих уусаан гэж хэлэхдээ би айдаа шүү дээ. Өс хэлж чадахгүй. Би пи уусаан ч юм уу тий. Би дарс уусаан вайн уусаан гэдэг ч айдаа шүү дээ би. Хаяа найс нөхдөдөө гарсан бол нуун хаяа нуухгүй л би ч бас байнга найз нөхдөдөө ингээд уулзаалах гадуур дотор ингээд гарчих гаддаг төрлийн хүн болохоор байнга гарлаа чи өстэй нэрээ юм болмол гэл ингээд жишээний бас нэг аав ээж юм барих юм байна шүү дээ. Тийм учраас хаяач бас нуух хэрэгтэй. Юу нь бол бас нөгөө ярих юм байгаа, ярихгүй юм байгаа. Яг л заагаа тааруулаад. За энийг ярьж болох юм байна. Магадгүй өстэй болохгүй юм а яриа санаагийн заваагаал зү. Нөгөө хоёр ах даралтын нэг хэсгээл зүрхээр нь харуулчих гал тархис аваа. Нээлттэй байж гэн гээл тий. Нээлттэй байж гэн гээл зү. Нөгөө нэг амын ар дээр нь гаргаал зү. Орой дээр нь гарах гэж болохгүй. Яг л ярих юм. За энэ ярьж болох юм байна гэж яриад. За энэ болохгүй энэ надад л үлддэг. Нуух зүйлүүд бол байгаа. Яг хөө чөлөөтэйгийн хувьд бол чөлөөт манай аав хоёр
ер нь залуулах сэтгэлгээтэй хүмүүс. Гэхдээ одоо би ингэж нөгөө нас нэмэгдээд байгаа болохоор юм уу? Аав ээж маань нас нь яваад байгаа болохоор юм уу? Сүүлийн үеүүдэд ингээд зөрчилдөх, муудалцах, маргах тий надад таалагдж байгаа юм тэд нарт таалагдахгүй байх ч юм уу? Тэд нарт таалагдаад байгаа зүйл надад таалагдахгүй байгаа. Надад хэлж байгаа үг нь ингэж намайг хүчлээд албатаад байгаа ч юм уу? Тиймэрхүү санагдах зүйлүүд амар их гарч ирсэн сүлд. Тэр ялцчихгүй нөгөө тийм ээ ер нь бол насал байх гэж бодож байна. Яа тэгэхээр чи нөгөө аав ээжээ бие хүн, том хүн болж байгаа. Тэ? Тэгэхээр бас чиний нөгөө юмыг харах өнцөг, хүлээж авах өнцөг бас шал өөр болж байгаа болохоор шууд 100% аав ээжийн зөв гэдэг зүйл байха болж эхэлж байгаа гэж бодож байна. Харин тий. Тэгээд одоо ингэж маргалдаж ингэж зөрчилдөд байгаа нь одоо миний буруу юм уу? Аав ээжийн буруу юм уу? Тэ? Миний хувьд бол миний зүг байгаад байдаг. Тэр нөгөө хоёрын хувьд бол нөгөө хоёрын зүг байгаад байдаг. Хөндлөнгийн хүн харуул хинийхэн зүг бэ? Тэ? Мэдгүй. Тэгээ бас огт нөгөө айхтар хөндлөнгийн хүн бид нар ингэж мууталцаад ингэж шүүлэхүү тий хинийхэн зүв бэ гэд ингээд асуух ч юм уу шүүлэх бас нэг тэнэг асуудал. Да ялангуяа одоо хүн амьтан сайн мэддэг таньдаг хүн тий гэр бүлд нөө ингэсэн байлаа ингэж мууталцаад тэгсэн байлээ. Наандч тэ нэрээ аав ээжтэй яриа шин. Өө дөлмөч аав ээж нь гэдэг. Нөгөө дөлмөч нь гэсэн чи аав ээж тэгсэн байлаа штэ гэж. Манайх ч ховн дуртай. Одоо нөгөө за чиний нөгөө сенсацууд ингээл гарлаа. Гарах үед аав нь өмөрчсөн тий. Өмөрөөд пост оруулаа. Тэрийг бол би яг уншижсэн байхгүй. Гэхдээ нэрэл эцэг ихэн өмөрөхгүй бол хэн өмөрөх вэ? Хүмүүс тэгээд огноо өмөрөөл гэл бас л нөгөө талд нь гараад тий нэг айгуу сонио. Тэн чи хүний төрсөн үр те одоо миний нэрээ буруучсэн зөвчсэн энэ хоёроос өөр намайг өмгөөлөх хамгаалах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр буруучсэн зөвчсэн өмөрхөл угаасаа эцэг гэх юм үүрэг ч юм уу тий одоо яг л байх хэрэгтэй зүйл шүү дээ тий. Хүмүүстээс хамгаалах миний хүүхдээ буруучсэн зөвчсэн тий бусдаас хамгаалах дотроо бол буруу зүвийг нь хэлээд загнуул загнаад тий өстэй яавал яад өстэй тэр хоёрын асуудал байхгүй юу дотроо бусад хүмүүсээс миний охин буруучээ зөвчвэ та нарт хамаагүй хамгаалах нь энэ хоёр хүний үүрэг байхгүй дотроо бол өстэй чиний буруу чиний зөв гэд загнах нь бол энэ хоёрын бас яг асуудал. За 2025 он ерөнхийдөө дуусж байна. Тэ 12 сар гарсан. Дуйлмын хувьд энэ оноод үгнийд хэлвэл ямар он байв? Спешиал. Онцгой. Мэдгүй ер нь 25 яа минийстэй хамгийн аимшигтэй их зүйлийг зтэй удаан туулж тэ адал явдлаар дүүрэн өнгөрүүлсэн он. Маш урттай юм шиг санагдсан. Маш урт. Аимшигтэй. Энэ 25 он тий одоо энэ 360 хоногт тий амар их зүйлийг тууллаа. Тэ шороо өмөхөөр тийм ээ. Тийм. Тэ нэр яавал тэ дэлгэрэнгүй яриул хүн итгэхээргүй тийм их зүйлийг би яг энэ онд туулсан. Хүмүүс сонсоод гайхахаар кино шиг миний амьдрал яг энэ нэг жил өнгөрсөн. Ганцхан 25 онд миний амьдрал оронгороо иргэсэн үе байгаа. Буцаж эвлэрээд кино шиг адал явдлаар ингэж дүүрсэн үеуд байгаа. Энэ ерөөсөө тэр сенсац ямар ч холбоогүй. Яг л миний хувийн асуудал. Яг л миний хувийн амьдрал. Бүх зүйл аимшигтайгаар сайнаарч муугаарч тийм ээ адал явдал юу гэдэг тэр бүгдээр амар иргсэн зүйлүүд надад яг л энэ жил амар уртайсан миний одоо гарч байгаад нь баярлж байна хурд явуулъя тийм штэ одоо яг 26 он тий хурд хөнгөн л сайхан өнгөрөөсөө бас ямар адал явдал надад ирэхийг би мэдэхгүй гэтээ үнэхээр сонирхолтой байсан яг энэ он тийм үү за айгүй урт хугацаанд олон зүйл болсон байна. Тэр дунд онцлоод хэлэх нэг зүйл нь гэвэл хизээч мэдэрч байгаагүй ганцхан
хүний амьдралдаа мэдэрч болох тийм мэдрэмжийг ганцхан удаа аваад дахиж хизээч мэдрээгүй үр алдсан. Энэ бол амар мэдрэмж. Энийг би хинт ч хэлээгүй. Аав ээж ч мэдэхгүй. Миний ойр дотны хинч мэдэхгүй. Ганцхан надад байгаа. Тэг ганцхан. Бүр зүрхэнд ороод те яадгийн одоо зү үгээр хэлж үнэхээр мэдэхгүй байна. Ганцхан мэдрээл буцаагаад зү хөөе гэхийн завгүй үрд алга болдог тийм ганцхан мэдрэмж. Тэр нь сайнараа юм уугаар? Муухаар. Дахиж хязээж мэдрэхийг хүсэхгүй. Гэхдээ мэдэрснээрээ аттай. Амар аттай. Тэгж алдснараа бас нэг бодлын аттай. Гэхдээ маш муу. Үнэхээр аимшигтай. Тэгэхээр 25 оныг үдмээр л нэ хордоо. Хордхон үдэл. Тийм ээ. За магадгүй нэг хүсэл биелүүлэгч те. Дуулмын байж болох, биелж болох тийм зүйл нь биелээсэ гэвэл 25 онд багтааж юу хүсмээр вэ? Амар амгалан биш үү? Хүн яг харагдаж байгаа шиг бол биш. Би бол сошиал дээр яаж л харагдаж болно. Баян тий. Ухаан хоосон мөртлөө би баян харагдах боломжтой. Амар их гонигтай сэтгэлийн хамаг зовлон, шаналл, шарахыг дотроо хураацсан тий. Бүр үхэхээс наагур мэдрэмжтэй байгаа мөртлөө би амар жаргалтай юм шиг бич үжиглэж чадна. Яг тийм. Тэгэхээр одоо яг амар хамгаалаа. Тэ? Хинч надад юу ч хэлэхгүй. Хинээс ч би юу ч сонсохгүй. Чих тайван, нүд тайван, бие тайван. Тийм амар хамгаалаа. Өсч юм гэж юу? Яг л биелэх байхаа. Тарих тайван. Юм бодохгүй. Ямар ч зүйл төр. Тэгэхгүй ингээл надад тайван бус өдрүүд амар ховор. Миний бүх зүйл эд эс судас юу эдийн цустайгаа бүр ингээд байнгын бүлгэлж идэг. Би бүр унтдаггүй шүү. Шүн унтахгүй мөртлөө өглөө өдөр унтахыг амар хүсдэг. Заримдаа унтан, заримдаа унтахгүй. Тэр нь сэтгэл зүйтэй холбоотой юу? Сүүлийн үедээ яг тийм. Уг нь яг засагдаад гайг болчихсон. Одоо нэг буцсан. Гэтэ эргээд буцаад гайг болох. Тэрийг биелж чадна. Өөр угаа санчилдаг. Тэгэхээр хүмтэй бас ингэдэж шүү дээ. Хүмүүс сэтгэл зүйч мөч гэл амар яваад байдаг. Нөлөөгүй яг үнэндээ. Чамд тохиолдсон тэр хэцүү зүйлийг 1000 сайн сэтгэл зүйч байлаа гэд чам шиг тэр хүн мэдрээд чамд зөвлөгөө өгөхгүй. Нэгт чи тэр зөвлөгөөнүүдийг даглаа гэд чи сайжрахгүй. Хин чамайг эдгэж чадах вэ? Яг чи өөрөө. Зөвхөн чамаас өөр хин ч чамайг эдгэхгүй. Тэ? Хитэн мянган сайн хүн тэ? Тэ нөө ламбо сэтгэл зүйч юу эдийн тэ? Тэ хүний голыг олж сэтгэлийг нуудалдаг тийм айхтар хүн ч байсан чамайг эдгэхгүй. Чамд зөвхөн чи л байгаа. Чамаас өөр энэ мэдэрсэн зүйлийг чинь яг чамтай адилхан мэдрэх хүн байхгүй. Чи 1000 айхтар тесттэй бүр ингэ сэтгэлээсээ яриад уутлал уйлал ингэсэн ч яг чам шиг тэр зүйлийг мэдрэхгүй. Тэгэхээр чи л яг өөрөө л мэдэрсэн болохоор өөрөө л чи тэр зүйлийг даван тулсан болохоор эргээд чи тэрийг өөрөө эдгэх хэрэгтэй. Чамаас угаасаа өөр хэн ч эдгэхгүй. Энийг би бол бүр амар ойлгосон. Бүр жинхэнэ утгаараа. Харин яг бас манай подкастт орж исэн нэг хүн тэгжсэн. Сэтгэл зүйчтэй уулзаж үзсэн. Бас нойр гүдэлтэй байгаа байхгүй юу? Шүн унтдаггүй. Уулзаж үзсэн. Гэтэл нөгөө би өөрийнхөө асуудлыг өөрөө мэдээд яаж гарахаа бас өөрөө мэдээд байгаа болохоор хүнтэй ярихаар ерөөсөө болохгүй л гэдэг байгаа байхгүй юу?
Гэхдээ яг би ярьж үзсэн. Хамгийн гол нь би 100% энд байгаа гаргаж ярьдаггүй юм билий. Яг үн айдаг байхгүй. Даа ялангуяа одоо тий хүн амтнд таньдаг хүн байвал гэж явах юм аа шүү дээ. Нарийн ширээстэй А, Б, В-г бүгдийг ярихгүй шүү дээ. Тийм учраас яг хүн өөрөөрөө л хэлдэг. Харин яг тэгжсэн сэтгэл зүйчтэй болсон чи тэгсэн мөртлөө өөрөө гарах шийдлээ мэдээд байгаа хэрнээ тэрийг ингээд чадахгүй байгаа болохоор л уулзч үтсэн гэдэгжсэн. Тэр шийдлийг олох гэж бас их удаа. Аха. Нилээн тэнэглэсэн. Эргэлтэн. Гэтэ нөгөө самуурсан юм гэдэг шиг л самуурна шүү дээ. Амьдралчээс та 360 байтгаа эргэцэн тийм ээ. Хинч байхгүй, чамд юу ч байхгүй. Байла. Тэднэр нь тийм нөгөө өмнө нь гоё мэдрэмж өгдөг байсан бол одоо тэгээ болцсон. Өмнө нь тэр зүйлээсээ кайфердаг байсан тий. Олон жил кайфраад өдөр болгон кайфердаг байсан зүйлээсээ нэгэн өдрийн дотор кайфрахаа болцсон. Удаан хугацааны дараа. Дахиад эргээ харсан. Дахиж кайфрахгүй. Дахиж тэрнээсээ ингэж гоё мэдрэмжийг авахгүй. Тэр ялтчгүй бас нэг сэтгэл зүйн л асуудал ах тий. Тэгэхээр дуйлам одоо бас тийм сэтгэл зүйн асуудал байгаад байна гэж ойлгож байна. Тэрийг би сэтгэл зүйн асуудалтайгаа амар удаан үрд тулж байгаа шүү дээ. Яг үнэндээ. Тэ энэ зүйл дээрээ би айгүй олоодаа арга хэмжээ бол авчихсан. Хизээч ил гардггүй зүйл тий. Ил гаргаж болохгүй. Ядаа ялангуяа сте нуух хэрэгтэй юм чинь. Надад байгаа энэ зүйлийг хэн нэгэн одоо тийм мэдээд ч юм уу тий голыг олоод гаргаад авчих юм бол би ирэхэд галзуурах байхгүй яг үнэ. Нуух хэрэгтэй юм бол. Гэхдээ за дуйлам сургуультаа яваад тий хичээлээ сайн хийгээд зүгээр сошиалор бүр идэвхтэй байхаа болий гэж бодож үзсэн үү? Сошиалор идэвхтэй байхгүй бол хүмүүсийн тэр одоо сайн муу сүрэг комент тэг хүний хүлээж авч байгаа юу байдгийг тэр бүгдээс хэсэгч гэсэн ангижраад зөвхөн би уртгаа хийгээл ингүүл миний сэтгэл зүй магадгүй болох юм бол би таг алга болчихсон. Тийм үү? Ямар цаг хугацаанд таг алга болчихсон. Яг л өстэй жинхэнэ галзуурах гэсэн үедээ. Юу ч өөрчлөгдөггүй. Яг л эргээд магадгүй хэдэн жил сошиал орохгүй байжгаад эргээд сошиал ороод харснаа буцаа харж байгаа байхгүй. Тэгээ эргэчих зүйл. Ерөөс ямар ч алгаа байхгүй. Тухайн үедээ итгэцэн байжгаад дараа нь сэдрэх зүйл энэ бол бүр яалтчгүй. Сэтгэл зүй ер нь бол амар. Хүнийг бол алчаад сэтгэл зүй. Жинхэнэ бие мах бод тэ дотор ирэхтэй юу байдгийг хүн сэтгэл зүгээрээ эв ирүүлж хаад хор тавтартай ч юм уу амар өвчнөй болох ч магадлал өндөр. Байнга энэ дотор нэг ажиллаад байна шүү дээ. Хүний сэтгэл зүйстэй хамгийн чухал нь. Хүн сэтгэл одоо би 3 хоног хоол идэхгүй байлаа гэж бодоход би сэтгэл зүгээрээ би өсөхгүй байна гэж сэтгэл зүгээрээ ингээд давчих юм бол би өсөхгүй байхгүй яг үнэндээ. Бие удирдаа сурч. Ерөөсөө цэвэр сэтгэл зүй юм бол. Магадгүй чиний өдөрт ганцхан хоол иддэг, ус уудаггүй чинь сэтгэл зүйтэй холбоотой юу? Шууд. Сэтгэл зүйн асуудлаа даван туулъя, за өөрчлөе гэдэг алхмуудыг баг багаар л хийж байгаа юу? Баг багаар. Цаг хугацааны дараа магадгүй чи би 25 онд тэгчихсэн одоо яста тийхгүй байна ч гэх юм уу те тэр 25 онд яагаад тэгчихсэн юм болоо гэдэг ч юм уу. Эргээд боддог нүүр толох болов. Эргээд боддог ганц хоёр зүйл бол байгаа. Гэхдээ яагаад тэгжсэн юм бол гэтэнгүүд яалтчгүй тэр байсан болохоор би ингэсэн байна гэдээ бодогддог байна. Яалтчгүй. Тэгэхээр ямар ч шалтгаангүй тийм байна гэж бол ерөөсөө байхгүй. Тэгэл эргээд нуур тулахтаа бол гэтээ би эргээд нүүр тулж байсан л та. Амар өрөвддөг юм лээ өөрийгөө. Тэнд байгаа өөрийгөө эндээс хараад штэ. Нүр тулж байгаа. Би яаж тулсан бэ гэхээр би одоогоос бараг жилийн өмнөх бичлэгээ би олж үзсэн. Сэтгэл зүй асуудалтай байгаа. Би дараа нь үзнэ гэдээ би өөртөө хатгалчихсан. Үзээд би шууд уйлж байгаа юм чи. Ийм байсан юм уу?
Ямар амар өрөвдөж байгаа юм чи өөрийгөө. Айгуу залуу. Ямар их зүйлийг туулж ба. Зүтэ бүр яг миний насны дээр надаас ч их зүйлийг үзэж байгаа хүн байгаа л та. Хүний л амьдрал өөр. Хүний л амьдрал. Гэвч төсөөлөөгүй зүйлээ яг үзээд эхэлсэн, үтцсэн, артаа өнгөрөөцсөн болохоор тэр бүгдийгаа ингээд ухраагаад харангууд яа юу вэ? Тийм юм. Пүүх би нэрээ хэн байсан юм бэ? Би одоо хэн болчиход байгаа вэ? Гэдэг ч юм уу тийм. Би юу хэн байх ёстой байсан болоод би ийм зүйлүүдийг туулаад байгаа юм бол би зүгээр л өнөөдрийн би энэ өөрийгөө бүтээх гэж би энэ үед ингэж туулж одоо л юм байх юм уу гэл өрөвдсөн гэж өвдөл аимшигтэй. Одоо л надад тэр бичлэг байгаа. Би жил болохоо өөртөө бичлэг үлдээдэг. Устгахчул яа. Устгахгүй. Заавал үзэх. Тэгэл цааш нь хадгалцдаг байхгүй. Тэгэл эргээд үздэг. Яг одоо ийм сэтгэл зүйн асуудлыг хинч мэдэхгүй хараад тий энэ сэтгэл зүйн гинцсэн байна ингэж байгаа юм байна хинч мэдэхгүй. Яг одоо чиний өсвөр насны дээр юм уу чиний өнгөрсөн жилийн шиг тийм сэтгэл зүйтэй өсвөр насны хүүхдүүд одоо зөндөө байгаа тий тэрийгээ бас ил гаргадаггүй. Гэтэл тэрнээсээ яаж даван туулах вэ? Энэ байдлаасаа яаж гарах вэ гэж шаналж байгаа. Зөвхөн өөртөө шүн унтахгүй те гэрийнх нь унтцсан байхад өөртөө яриад орон дотроо ингээд тарчилж байгаа те. Тэр хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу? Өөрийгөө сонсгож хэлдэг. Ер нь бол чи яг юу хүсэж байна? Хитэ сэтгэл зүйн асуудалтай байгаа ч гэсэн дотроосоо хүсэж байгаа зүйл байдаг байхгүй яг үнэндээ. Амар сайн чагнах хэрэгтэй өөрийгөө. За би яг юу хүсэж байна? Яг сэтгэл зүйн хамгийн зөв алах юм бол эхлээд өөртөө ярилцах. Өөрийгөө сонсох. Би яг юу хүсэж байгаа юм бол тий юу ч хүсэхгүй байгаа юм шиг санагдана. Гэтэл голос юм шиг гол нь нэг юм байгаа. Тэгээ гаргаал олчих юм бол тэгэл дараагийнхын зам нь хаажмаа гараад ирнэ. Яг ингээд. Одоо жишээ нь ингээд сэтгэл зүгээ яаж удирдах ч юм уу те. Сэтгэл зүгээ би ингэж аажмаар ингэжээж сайжирж байгаа юм байна гэж ч юм уу те. Энийгээ яг олоод харчдаг байхгүй. Аажмаар багаар. Тэгэл гоё бол. Тэгэл тэр чи одоо заавал нөгөө хүнтэй ярьж өөрийгөө олно гэж байхгүй нь байхгүй. Одоо жишээ нь би заавал хүнтэй ярьж ээж миний дотор онгоох гэдэг. Заавал би хүнд хэлжээж миний сэтгэл зүй гоё болох гэдэг. Юусоо үгүй. Тэр хүн чамайг сонслоо чамд нөлөө байхгүй. Тэсэгхэн хугацааны бараг л нэрээ худалч хүнд хэдхэн минутанд чамд гоё санагдана. Йоо ашгүй сайхан болчлаа. Чамд ярьсан ч сайхан боллоо. Тэ? Зүгээр л тест нөгөө хоёр найз дундаа сүтээ цай тавьж байгаа хов хувааж ярьж байгаа тэ ерөөс ялгаа байхгүй. Тийм сэтгэл зүй байхгүй. Яг тухайн үеийн байдал нь дараагийнх нь яг эргээд ирнэ. Тийм болохоор ерөөсөө хинт ч хүчтэй өөрийн асуудал нууц ч юм уу те. Тэ жинхэнэ ээж мэж чинь л сте биш бол нэрээ сайн найз байна уу? Сараагийн найз байна уу? Сарнаагийн найз байна уу те? Юусоо яриад хэрэггүй сүхээ байна уу? Болтоо нэг хин нэ. Юусоо ярих хэрэггүй. Чиний асуудал бол чиний л асуудал. Тэ жинхэнэ шударгаар хэлэхэд чамд байгаа асуудлыг тэр хүн сонсоод те чамтай адилхан гутраал те өртөө юм шиг те тэгэл ямар ч шаардлагагүй байхгүй. Тэр хүн сонслоо яг ч чамайг тухайн үед ойлгож байгаа юм шиг байна. Та чамаас холдлоо мартна ш. Таг мартна. Шууд бараг юу ярьснаа санахгүй те. Гараал за одоо би ч юутай л яах вэ хааж хууль бла бла. Өөрийнхөө асуу. Эргээд уулзлаа. Өөнөрөө тэглүү. Өөнөрөө чи чинь тийм ярьлуу. Яг л ингэ. Ерөөсөө л цаг хугацаатай тийм л зүйл байхгүй яг юм чинь. Хинч чамайг яг чиний өвдөж байгаа шиг өвдөлтийг одоо чамайг ингээ ярихад мэдрэхгүй авахгүй. Тийм учраас чамд байгаа зүйл зөвхөн чамд л байгаа. Чи бол чи, би бол би л гэсэн үг яг. Тэгэхээр бас бусдыг нэг даган дуурайдаг нас штэ тий. Өөрийгөө олохгүй. За өөрийгөө сонсож байгаа хэрнээ би тэрэн шиг л болмоор байна тий.
даган дуурайгаад тэр аягүй гоё амьдэрдэг ингээл сошиалар ингээл юм хийгээл те инфлюенсер хийгээл би нэг тэрэн шиг хийчихвэл миний ингээд дотор гоё болох юм болов гэдэг ч юм уу. Тэгээ бас ингэдэг байхгүй. Би тэрэн шиг бичлэг хийгээд ингээд эхлэх юм бол тэрүүгээр мөнгө олоо таа. Би тэгээ мөнгө олж байгаа юм байна. Гэдэг дагаж дуурайдаг ч юм уу. Ийм зүйлүүд бол амар их. Хүн ер нь л яг өөрөөгөө л бүтээх хэрэгтэй юм байлээ. Амьдрал дээрээ ч тэр одоо юун дээр гатнах үзэмж дотоодоор оч тэр бүх зүйлээрээ одоо ингээл тэгдэг байхгүй. Анаа би яг тань шиг болох гээд та тэр хувцааганаас авсан. Хувцсан дээр хүртэл яг тэгдэг байхгүй. Бас тэгж асуусан шүү. Тийм яг тийм ерөөсөө л яг ялангуяа надаас доошо дүүнэр маань яг тэгдэг. Анаа би тань шиг үсээ ингэ гэл. Анаа би тань шиг нүрээ будах гээд гэл. Ягаад яг өөрийгөө сонсоод өөртөө таалагдах, өөртөө таарах тийм зүйлийг олохыг хичээхгүй. Дүүлэн мэгчэд ингэж гоё яриад байгаа болохоор би яг дүүлэн мэгчийг гэх юм бол дүүлэн мэгчийг гоё яриадах юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд амар их байдаг. Амар их. Чиний өсвөр нас тийм байсан уу? Үгүй юу. Би яг л нэг даган дуурайх. Яг л би өөрийгөө 100% сонсоод бүтээж эхэлсэн. Одоо жишээ нь тэрийг дагаж дураагаад хамраа амжилтчиж. Тэрийг дагаж дураагаад давхраа оюулчих гэдэг ч юм уу. Тэрийг дураагаад уруулаа гэж юм гэдэг ч юм уу. Тиймэрхүү яриануд байдаг л та. Гэтэ би яг нөө өөрийгөө харсан байдаг байхгүй юу? Би тэрийг хэлэх юм бол тийм болох юм байна. Тийм байх юм байна. Тэгэх юм бол тэгэх юм байна. Тэгэхээр надад жоох уу? Бас гайгүй жоох юм гайгүй байна. Дараа нь би тийм хувц өмсөх юм бол надад зоохгүй. Би өмсөж заавал нөгөө үзэж биш. Дотроо ингээд төсөөлөн бодох би чадвар амар ер нь бол өндөр. Юмыг амар ургуулж боддог. Нэгт хоёрт амар төсөөлдөг. Ингээд тархиндаа зургалчаад ir шүү дээ. Зургалдаг бүрстэй аим шигтэй тест нөгөө 3D 5D 6D нэ тий. Бүхэл юмар төрсөлдөг би. Тэгэл дотроо ингээд нэг зүйл рүү гөлөрж байгаа бол бодчихдог байхгүй. За тэр хувцсыг өмсгөр яг тэгж харагдах юм байна. Надад зоохгүй юм. Тэрийг харин тэрнтэй өмсчүүл энэ давгүй юм. Үсээ энэ хувцсан дээр яах вэ? Гэл төсөөлөл. За аксессуар эмэг бүгж юу вэ? За. Нүрээ яаж бодох вэ? Ийм хувц өмсөж байгаа юм чи. Ингээд ингэх юм байна. Нүдэ тод бутцсан юм чи урлаа бүдгэн бутыг гэдэг чинь. Нүдэ бүдгэн бутцсан юм чи урлаа тод бутыг. За энэ хувцсан дээр ямар гутал зоох вэ? Энэ гутал биш ээ. За тэр юм байна гэл. Тэгээд дотроо төсөөлж байгаа. Дотроо дандаа өөрийгөө дотроо харчдаг. Ер нь л. За энэ зүйлийг хийх чийл гэх юм. Одоо би ингээд ургацсан тий. Одоо би маргааш үсээ тайруулна гэх юм бол за одоо үсээ тайруулах юм бол яг ингэж харагдана. Тэгэхээр яг тайруулал гоё харагдана гэсэн үг. За эсвэл жоохгүй гэсэн үг гэл. Юусоо дандаа гэж боддог. Тэгэхээр хин нэг даган дуурайгаад тий тэгээд шаардлагагүй. Өөрөө өөрийгөө л бүтээж яваа хүн байх шүү дээ. Ер нь бас бусад хүмүүстэй ч гэсэн яг тэгж хэлмэр санагддаг. Чи юу хүсэж байна? Ерөөсөө л чи юу хүсэж байна? Ерөөсөө л би юу хүсэж байгаа юм бэ? Тэр л хамгийн чухал. Би хэм блэ? Би хүсэж байна. Тэ? Яамаар байна би гэл. Тэр л хамгийн чухал. Өөрөө өөртөө л тулж ажиллаж амьдрах. Өөрөө өөртөө. Тий, яг үнэн надад. Ямар ч асуудал байсан. Зөвхөн өөртөө. Одоо ингээл яалтчгүй 11 12 дугаар ангийнхан чинь төгсөх болж байна тий. Мэргэжлээ сонгоогүй маш олон хүүхдүүд байдаг. Тэгэнгүүт нөгөө чи өөрөө мэргэжлээ сонгоогүй юм чи аав ээж нь чиглүүлээ. Тийм чадвартай юм чинь тэгчих, ийм чадвартай юм чи ийм сургуульд орчих. Гэтэл нөгөө хүүхэд өөрөө дурггүй байгаад идэг, төгсчдөг нөгөө мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Тэгээ энэ бас л нөгөө өөрөө өөрийгөө бас сонсоогүй, өөртөө тулж ажиллааг бол шинж ах тий. Хүний мэргэжил сонголт ер нь миний бодлоор цэвэр яг хобби. Яг одоо жишээ нь юм зарах дуртай бол бизнес гэл. Тэ? Хувцас оёх дуртай. Зарж амьдрдаг шүү ер нь тэ. Хувцас оёх дуртай. Гой хувцас ингээд бүтээх дуртай бол завхар зохион бүтээгч гэл бас мэргэжил болчихж байгаа юм тэ. Одоо хин нэгнийг одоо тэ хин нэгний зөв бурууг ингээд шүүх тийм дуртай хоббит бол шүүгч гэл. Гэл ерөөсөө л бүхэл хүний одоо баг хобби ингээл мэргэжилтэй амьдрал дээр байгаа. Ерөөсөө амьдрал дээр байгаа. Тэгэхээр одоо мэргэжил дээр хүртэл чиний хобби юу вэ? Миний хобби юу вэ? Дуулах, бүжиглэх. Тэгсэн одоо би яг хоббигоороо сурч байгаа гэдэг ч юм. Тэ?
За давхар одоо яг химээр байгаас бас хоббир гэх юм юу вэ? Бизнес тий олон улсын харилцаа хэл гэдэг ч юм уу ингээл сураад ерөөсөө л. Тэгэхээр яг өсвөр насны дүүнэртээ зориулж тэгж л хэлмээр байна. Мэргэжил сонголтын дээрээ тий ялангуяа. Одоо тэгэл яалтчгүй одоо бас ингээл шахдаг аав ээж нар байдаг шүү дээ. Бага. Аав чинь цагдаа чи цагдаа бол. Ээж чинь эмч чи эмч бол. Тэ хүмүүс намайг гэдэг байхгүй. Эмээ өвөө аав чинь дуучин чи дуучин бол гээ болгоцсон уу гэдэг байхгүй. Яг тэгдэггүй. Ерөөсөө л яг миний бас л хүссэн. Энэ бол зүйлүүдийн нэг залхсан үе байгаа. Яг л нөгөө уналттай тэ сэтгэл зүгээрээ ингэжсэн үедээ залхаал. Одоо бас ингээл болгоомжсаал яг л тэгж л. За хоёлаа нэлээд сайхан ярилцлаа. Дэлгэрэнгүй зөндөө ярьлаа. Хоёулах нь агаа юм шиг. Бараг сэтгэл зүйн. За одоо ингэ подкаст маань дуусах төгсөж байгаа юм чи хоёлаа. Төгсгөлийн хэдэн асуултуудаа асууя. За өсвөр насны сэтгэл зүйн хоёлаа маш ярьлаа тий. Тэр сэтгэл зүйн асуудлаас гарцсан гэдгийг мэдэрчсэн үе байгаа юу? Мэдэрч байгаагүй. Гараагүй л байгаа гэсэн үг. Эсвэл надад мэддэхгүй гарсан эсвэл гараагүй байгаа. Энэ дотор ингээд дамжсаар байгаа л улам нэмэгдсээр байгаа эсвэл. Магадгүй нөгөө дуу хуур, бүжиг, чиний дуртай, чамд гоё жаргал авчирдаг зүйлүүд мартуулдаг уу? Яг дуулах үедээ. Яг бүжиглэх үедээ. Бүжиглэл толон тарж бүжиглэн, дуулвал толон тарж дуулна. Өөрийгөө харна. Тэгэл тэгжл. Төгөл рүү хуур тоглох юм бол үдэ анж манайч ч юм уу те. Одоо нотоо мэдгүй бол нот руугаа гөлөрж байгаа ч юм уу те. Ингээл яг л тэгжл. Хэсэг хугацаанд л мартна. Эргээл бодно. Тэгэхээр яг тэр хэсэг хугацаанд бүгдийг мартаад чи тэр урлагийн гоё зүйлээс мэдрэхийн тулд тэр салбар руу илүү гүн орж байгаа гэж ойлгож байна. Хүний сэтгэл зүй бүрл улам муу болгох зүйл ер нь залхуурал юм байлээ. Залхуураал улам бодоол улам бүр ингээл яах вэ гэдгээл тийм биш. Завгүй л байгаад тахартай юм бэл ер нь л тэр сэтгэл зүйн асуудлаа бодохооргүй тийм завгүй. Тэ стен нөгөө хичээл намаас үл хийд юм эсвэл ингээл яа. Одоо би өөрийгөө завгүй байлгах юм тий. Сүүлд би өөрөө залхуурсан байхгүй. Тэг манай яг үндэ одоо манай гэрт 2-7 хоног байгаагүй миний аяга одоо угаалт туурын дотор хятадд байх. Тэр юм хийхгүй байх, хиймээргүй санагдах чинь бас л нэг сэтгэл зүйтэй. Тий. Холбоотой. Бас сэтгэл зүй бас хиймээргүй болгодог. Тэгэхээр ингэж бүр алцах хэрэгтэй байхгүй юу? Тэ хиймэргүй байсан ч тэ сэтгэл зүй тийм байсан. Алцаал завгүй байлгаал. Ер нь тэгдэж жоохон дургу мургу уур муур хүрээл найз залуу малуудаа уурж мууралцсан ч юм уу тест намайг өстө бүр дүрлзүүлэхээр уурлцсан үед бол тэгэл уцаа цааш нь авч байгаа л гэр орноо цэвэрлт юм уу гарч орд юм уу яа тийм энерги өөр зүйл зарцуулаа. Тийм шал өөр юм хийгээл шал өөр юм бодохгүй бол энэ хүмүүстэй намайг ингээ гомдоцсон юм сте ингэсэн тэгсэн энэ хүмүүс нар намайг яаж байгаа юм бүр юм том болчих. Бүр бодоол бүр тэрийг ургуулаад тэрэндээ бүр амьдрал төсөөлөл би бол аим шигтэй ургуулсан бодогч. Тийм ээ. Чи хувцас хүртэл өөрийгөө хүртэл ингэ төсөөлдөг юм чинь бусад зүйлийг бас яг тэгж ургуулсан боддог. Би найз залгуугантай ингээл залхаал уцмацаахгүй шууд би төсөөл. Шууд би ургуулдаг. Би яг манай найз залуу намайг ингээд хуурж ин гэд би зүүдлэхдээ би өглөөс ирээд би энэ намайг яг хуурж ийн үгээ би бүр шалгадаг тийм юм гэ бод. Би тэгж амьдэрдэг. Зүүдэндээ би хүртэл бүр тэгж амьдэрдэг. Би бүр дараалал 3-4 өдөр найз залуу маань намайг хуурж ин гэж би зүтэлсэн байхгүй. Тэр хуурсан зүйтэнд нь ягаан өстэй охин байсан. Инстаграм ухаа ижсэн чи яг тэр охин гараад ирсэн байхгүй. Чиний зүйдэнд орж ирж исэн. Бүр царайтайгаа гараад ирсэн. Бүр жинкнээсээ найз залуу руугаа явуулаад энэ байна гэсэн чи юу вэ амьдралтаа харж байгаагүй юм байна гэл. Гэтэл би одоо өөрийгөө хүртэл хаяа гайхдаг байна. Би тийм хэмжээнд ургуулсан боддог хүн юм байна. Тийм хэмжээнд тэрэндээ итгэдэг юм байна.
тэр бодол чинь чамайг гэмтээд байгаа юм шиг санагдчих. Бас магадгүй. Тэгэл бас л ингээл найз залуу маань намайг хураал те. Тэгэл тэнгүүд нэг охинтой зураг авснаа. Профайл дээрээ тавьсан байна гэж зүудлээд өглөөсөрөө шууд Instagram руу бүр үний юм шиг ороод би харсан байхгүй юу. Өсө байхгүй штэ тийм зураг болвол тий. Байхгүйг нь мэдээд байгаа юм шиг хэрнээ. Цаанаа үзчихээ. Юм яаж мэдээ үзчихээ. Үнэн ч юм гэлөө. Гэл тийм хэмжээнд. Тийм байна. Ургуулсан бодох чинь магадгүй чамааг өөрийг чи ядраадаг ч гэж магадгүй. Энэ өвчин бах уу? Бас яг шууд би бол гэж ойшилж чадахгүй. Адал явдлын эхлэл болсон аз жаргалтай дурсамжуудаа бид хамтдаа бүтээдэг. Гэрэлт ирээдүйхээ зөв рүү тэмүүлсэн бяцхан үрийн минь анхны алхам. Хэл хязгааргүй мөрөөдлөөр шингээсэн өнгийн бүтээл. Хайр инрэл чин сэтгэлээр дүүрэн бидний баярт мөч. Амьдралд хүл тавин догдолж зориг тэмүүллээ олж харсан миний бяцхан үр. Бидний хамтдаа бүтээсэн дурсамж бүр үнцэнтэй. Адал явдлын эхлэл алтан түлхүүр хүүхдийн хадгаламж. Голомт банк. За өнөөдрийн урилгыг минь хүлээж аваад тийм зоонд ирээд маш гоё чөлөөтөө нээлттэй ярилцсан Дуйлмдаа баярлалаа. Баярлалаа. За маш завгүй энэ дөнгөж ирсэн 2-3 хоногтой бас орохыг зөвшөөрсөнд баярлалаа. За хамгийн сүүлд нь өсвөр насны дүүнертэй зориулаад өсвөр насыг дуулаад өнгөрсөн тий хүний үднээс зориулаад гоё үг хэлж. Мөн 25 он бас дуусчих юм тий. Угаасаа өсвөр наснд бол хэцүү зүйлүүд амар их гарна. Айгүй их зүйлүүд угаасаа тохиолдно. Тэр болгонд ганцхан надад тохиолдсон юм шиг ч юм уу, ганцхан чамд тохиолдсон юм шиг тийм мэдрэмжийг ч юм уу, тийм бодлыг ер нь л өөртөө ингээд авах хэрэггүй. Хүн болгонд яг тохиолддог, хүн болгонд туулдаг зүйлүүд учраас айгүй өөртөө одоо хамгийн одоо хөнгөнөөр нь ч юм уу те хамгийн хэлбраар нь яаж одоо аргыг олох ч юм уу, аргалах ч юм уу тэр одоо зөв замыг нь олоод ингээл жоох юм өөрчлөхөд л тэр даяараа өөрчлөгдөх тийм том зүйлүүд байдаг учраас тэрэнд итгээд тэгээд өсвөр үеэ хүчтэй гоё өнгөрүүлээрэй л гэж хэлээ да. За баярлалаа. За тийм зан подкастын ивент тэтгэгч Mons Cosmetic-ийн Biomon брендийн Малой гэдэг зураг. За нүүр арьс арчилгааг бол одоо Дуйлм бүр аимшигтай сайн мэдэх бах те маш сайн мэднэ. Тэгэхээр энэ Малой брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бас хэлээ. За баярлалаа. Маш их баярлалаа. Гүн чигшүүлдэг, цайруулдаг маш гоё бүтээгдэхүүн. За энэ болохоор Teen Cafe гэдэг бас яг нөгөө өсвөр насныханд зориулсан өсвөр насны хүүхдүүд ч одоо нөгөө гадуур яваад найзуудтайгаа яваад орох газар хийх зүйл маш хомс байна. Магадгүй нэг кино үзээл те. Кофе шопт суудаг л ажил байгаа байхгүй юу. Тэгэхээр Edu Park-ийн нэг давхарт байдаг энэ Teen Cafe бол яг өсвөр насныхны орон зай. Netflix-ээ үзээ сууж иж болж гин. Төрсөн өдрөө тэмдэглээд караоке дуулж болно. За 40-50 төрлийн хөлөгт тоглоомууд. Хүссэн киногоо үзээ, тоглоомоо тоглоо суух юм өрөөнүүд гэдэг ерөөсөө өсвөр насныхан хийж болох бүх зүйл энэ Teen Cafe-д байгаа. Тэгэхээр Дуйлан маань одоо сургуультай явчихна. 2 дүүгээ бас харин яг бодлоо. 2 дүүгээ очиж тоглоорой, зочлоорой гэж ураарай. Тэгээ 2 дүүд нь бас баярлалаа. Маш их баярлалаа. За энэ болохоор Голомт банкны алтан түлхүүр гэдэг хүүхдийн хадгаламж бас подкаст юм байна. Ивент тэгж байгаа. За энэ бол тгээс 18 насны хүүхдүүд мөнгө хадгалдаг. Хадгаламж яг нөгөө төрсөн өдрөөр нь хүүн бодогдоод автоматар сунгагддаг маш гоё хадгаламж байгаа. Дуйлмын хувьд бол яалтчгүй нөгөө өсвөр насндаа бас санхүүтэй, мөнгөтэй холбоотой бүх зүйлийг мэдээд эхэлсэн болохоор хадгаламж гэдэг зүйлийг бас маш сайн мэдэх бах тийм. Хадгаламжтай байвал юунд хэрэгтэй юм бэ гэдэг зүйлийг бол бас эрслээс сэргийлэх тийм. Аврагч шүү дээ. Тэгэхээр бас
алтан дэлгүүр хадгаламжийг бас дүүнэртээ санал болгоорой гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр подкастт маань ирээд гоё ярилцлага өгсөн Дуйлмдаа баярлалаа. Маш их баярлалаа. Урьданд маш их баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөрт маш өндрөөс өндөр амжилт хүсье. Мэдээж эрэг уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Маш гоё гоё дуунуудыг дуулдаг. Дуулах тал дээр Дуйлмтай бол ерөөсөө ямар ч ярих зүйл байхгүй. Үнэхээр гайхалтай хоолойтой, гайхалтай дуулдаг. За тэгээ удахгүй 27 онд илүү гоё чадварлаг те дурын дуулаач юм болоод төгсөж ирээд маш гоё гоё уран бүтээлүүдийг бас үзэгч бидэндээ хүргэх баха. Тэгнэ. Маш баярлалаа. За өнөөдрийн дугаар маань үгээр өндөрлж чинь дараагийн шин тийн зоноор уулзтлаа. Баяртай.